За сайн байцгаана уу? Маш удаан уулзаагүй дундын барай контентын маань энэ жилийн одоо Дакарын дараах спешиал дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлдээд байна. Өнөөдөр манай дундын барай контент руунд маань Дакар раллид уралдсан найз маань ирсэн байна. Халука. За мөн манай Мандулеро Ондогийн за мөн одоо Мандулеро подкастаар мөн сайн мэднэ. Сүүлийн одоо жилүүдэд мотоциклт руу бас маш эрчимтэй орж ирж байгаа. Саяхан бол анар ахтай уулзсан нэлээд цацаа цалгаатай явдаг гэж сонссон. Тэгээд одоо энэ зуунд бол одоо мандуултай мотоцикл унанда хамт уны гэж бодож байна. За одоо манай дүү олон улсын хэмжээний мастер Батмөнх хүрэлцэн ирсэн байна. За манай сая Дакар раллид хамтдаа манай төслийн маань нэгж болж явсан олон улсын хэмжээний мастер Эрдэнэ Төмөр маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ удаагийнхаа контентоор та бүхэндээ бид бүхэн Дакар раллигийн талаар за мөн одоо бие хэрхэн авч явах те тамирчдын одоо бие бэлтгэх одоо урлагийн талаар яг мэрэгжлийн хүнээс нь ярилцлага авахар те ярилцгаар мандуулыгаа урьсан байгаа. Тэгээд өдөр хэдүүлээ ерөөхдөө нэлээ өргөн дэлгэр сайхан ярилцъя гэж бодож байна. За тэгээд энэ жилийн Дакарыг ер нь яг Монголд үзсэн хүмүүсүүдээс эхэлж яриагаа асууя гэж бодож те. За мандуул ер нь яг Дакарыг энэ жил ер нь хэр үзв шимтэж үзв? Би урд жилүүдийнхтэй харьцуулах юм бол хамаагүй илүү анхаарал хандуулсан. Тэгээ өглөө босоод ер нь юу болсон байна, яасан хийсэн байна, өдрийн төгсгөлт ч гэсэн яасан байна. Тэгээ надад маш хүндрэлтэй байсан зүйл нь манай уугнагийн маань лайв сүлжээ муулсан гацаад тэр болоод надад айгу хэцүүсэн. Тэгээ нөгөө нэг Дакарын үндсэн сайт гээд анар ах Батмөнх өдрөөс сунгууд апп нь байгаа штэ, тэгээ штэ гэл эдгэр чи ер нь бол жоохон загнаад нэг шууд тайлбарлаад өгөхгүй штэ. Тэгэл ингэчээ штэ гэл. Тэнгууд нөө уугна газар дээрээс байгаа учраас уугнагийн дүгнэлттэй сонсхойг айгу хүсэжсэн. Тэгээд тэр үед бол чиний мэдээлүүд их хэрэг болж байсан. Тэгээд дараа нь оройн нөө YouTube дээр угаасаа нэг өдрийг ингээд хайлайтуудыг гаргацсан байдаг штэ. Тэдрийг үзэх. За энэ мэтчлэн яг хоо би бол багийн спортоор багаас хичээлж явж исэн. Яг энэ мотоспортыг сүүлийн нэг 2 жилэл их сонирхож гүнзгий одоо дурлж байгаа. Тэгээ энэ үднээс харахаар бид нэр монголчуудад байгаа нэг чанар байгаа байхгүй. Тэр нь угаасаа л манай төрийн соёмн дээр тэ морь үүдэг шүү дээ. Тэнгуут энэ морь хүлэг гэдэг зүйлтэй бид нар ингээд нэг юм ямар нэгэн байдлаар холбоотой байгаа байхгүй. Тэгээд энэ мотоцикл машин гэдэг юмд дургу хүн бол байдгүй юм байлээ. Дуртай болдог хугацаанд л харилцаа адилгүй болохоос шүү дээ. Тэгээ энэ утгаар нь айгүй их үдсэн. Тэгээд манай тамирчид байгаа учраас мэдээж нэг дээлийнхэн захыг мушгин гэдэг шиг хэр хурд явсан бол гимтчээгүй байгаа да яасан хийсэн бол гэл. Тэгээ энэ хэдийг яриаг нь сонсчоод тэгэл ажил дээр ирээл энэ хүнээс ч асуу штэ яасан хийсэн юу болсон гэл. Тэнгуут миний хажууд чинь мэрэгжлийн дүгнэлт бас орж ирсэн гэсэн багхгүй гэл. Тэр нь бол их гоё байсан. Манай ажлынхан мэдэндээ маркетингийн албанд Батмөнх харьяалагддаг учраас бид нэр тэр өрөөнд дотор яригддаг энгийн сэдвүүдийн магадгүй нэг 60% нь бол энэ спорттой холбоотой ярианууд өрнөдөг ямар нэгэн байдлаар. Тэгээ одоо ингээд хувь хүн машиныхаа сонголтыг хийхдээ хүртэл энэ хүнээс ч асууна яах вэ гэл тэгэл энгийн машин юм бол энэ хүн ахуулахгүй шүү дээ. Яаж хийж яагаад өөрийнхөө дуртай зүйлийг авах гал. Ер нь бас ажиглагдаад байгаа. Ингээл ажиглаж байхад танаа ажлынхан ер нь сүүлийн жилүүдэд ер нь мотоцикл их унж ийн. За тэгээ цаашлаа зарим нь бүр Subaru руу орсон байлээ. Ер нь бол тий гих мэтчлээ ингээд нөгөө нөлөөллийн хүчин зүйлүүд бас нэлээд явж ах шиг үлээ. Тэр бол хүчтэй явсан. Тэгээ би яг одоо анар ахт бас хаяа хэлдэв. Анар ахын яг нөлөөллийн хамгийн одоо хүчтэй болсон би байх гэж боддог байхгүй тий. Би мотоциклээс үнэхээр айдаг байсан. Би зүгээр мотоциклэн дээрээс унаад хөлөө гэмтээчүүл сакс тоглох боломжгүй гэдэг л тийм бодолтой байсан байхгүй. Тэгжээ цаа чин айгу багаар эхэлсэн юм аа. Суроноор эхлүүлээд тэгээд мотоциклоор оролцсон. Би зүгээр боддог юм биднэрт дугаасаа нэг юм авиас байгаа байхгүй энэ спортод. Зүгээр багаас нь эхлүүлдэг зүйл байх юм бол бид нэр одоо өнөөдрийн халуун бол Батмөнх мөрөн гих мэтийн амжилттай явж байгаа тамирчдын дараагийн хувилбаруудын бүр эрт насанд нь бид нэр явах боломж байна да. Зүгээр одоо нөгөө нэг жолооны курс гэдэг чинь нэг их сургууль хавцайл хүн орж сурдаг зүйл байгаа даа шүү дээ. Тэрнээс өмнөх нь бол маш мэрсэр хүмүүс хичээлж эхэлдэг. Гэхдээ Америк нэгдсэн улсад бол 10 жилийнх нь хай скулд нь хөтөлбөр дотор нь жолоо орсон байдаг шүү дээ. Тэгснэ 16 17 тоохон бол хажуудаа үнэмлэхтэй хүн суулгаад
хотын жолоонд орж болно гэх мэтчлэн энэ нөгөө нэг жолоо гэдэг зүйлийг чи амьдралын хэрэглээр нь маш бага наснаас нь оруулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар мэрэгжлийн спорт ярьж байгаа бол мэрэгжлийн гэдэг тодтгол чинь олон цагийн хичээл зүтгэл байдаг учраас аль багад нь эхэлжүүл хүн бүх зүйлээ автоматчих учраас тэр хөтөлбөрүүд нь айгүй ховор байгаа даа тий. Тэгээд яг хуу би Батмөхт хэлдэг зүйл нь аль эрт мотоциклоор оролдох байж тий. Би одоо энийг аль дээр үед л орсон бол өдийд би орог чамтай уралдаж байгаа байхгүй. Чамааг бол байтарсан. Чамааг бол байтарсан гэдэг. За Батмөнхийн үед энэ жилийн Дакарыг ер нь хэр шимтэж үзв? Ер нь маш шимтэж үзсэн. Тэгэл Монголынхаа хоёр тамирчныг хараад Дакарын авт дээр зүрхээ дараал те өглөө болгоо мэдээ хүлээгээл тэгэл таны бас нөгөө бэлтгэж байгаа мэдээнүүд яагаад өчтөр орой хийцэн л ах хэвээр яагаад апплод хийхгүй байна гэл ингээл дахин дахин үзээд тэгэл дээрээс нүглөө ажил дээр очихдаа энэ хүн мэдээд за Дакар юу болж байгааг л ороод ирнэ угаасаа тэрийг мэдж байгаа тэгэл за юу гэж ярих вэ гэдэг юм. Бас нэг тухайн үед нэг гоё хөгжилтэй юм яриа олохгүй за ингэж яриул зүгээр юм байна. Мэддэг хараад тий. Тэгээд хоёр тамирчнаа бол маш их дэмжиж ирсэн. Халикахыгаа угаасаа барыг 20 дотор орно гэдэгт бол би бол итгэлтэй байсан. Тэг ямар нэгэн алдаа гарахгүй л байгаа. Тэгжл үзлээ. Би ингээл 22 онд анх Дакарт очивол нөгөө 700 явна. Тэгээ нөгөө надтай явж байгаа Оги чи унтаад өгдөг байхгүй. Өдрийн нөгөө нэг лайсанд явангууд Оги унтаж чинь. Тэгэл Монгол руу хин рүү залах юм. Онлайн нөгөө тэгээ хамгийн их нөгөө сэдвэн хэлэх нь манай Ондоо батдаг байхгүй. Ондороо залгаад надтай 2 цаг видео кол хийгээд надтай 400 км явж байгаа шүү дээ. Тэгээд ахаа яаж ийн гэдэг нойр өрөөл ахаа хамаагүй залгаараа гэдэг хөөх. Тэр чинь бас нөгөө энэ Дакарын одоо хол замд бол аюу хэцүү. Арабч ялангуяа нөгөө ер нь нэг чиг чив чигээрээ зам ихтэй. Тэгээ ингээ явахлаар амар өөтөртэй шүү дээ. Чи ингээ юм мод дуул мол өнгөрөө уул ус хараад бүтэн өдрийн турш нэг цэнхэр яг одоо нүдний харааны түвшний бараг 60 хүн цэнхэр үлцэн хүн шав шараа орчингороос нэг бүтэн өдөр мөдөр явах өдрүүд байгаа шүү. Тэгэл тэр мөр үүдтэй чи Батмөнх надад аюу хяналтдаг ус. За тэгээд энэ жил одоо яг дэрэгдээсэн Дакар үзлээ шүү дээ компани. Тэгээ ер нь бол яг өөрөө бас яг SUV те SUV төрөлд уралддаг, Jeep-ээр уралддаг. За тэгээд олон жил одоо миний мэдхийн 10 гаруй жил уралдлаа. Яг энэ дээр ер нь Дакарыг дэрэгдээс нь үзээд ирсэн ер нь сэтгэлдээ хаваалцвал тийм ээ. За ер нь бол энэ жил би яг энэ Дакар дээр бол Дакар аппликейшны дотор нь орсон. Ер нь бол тэгж хэлж явуулна. Бүх юмыг дэрэгдээс нь харлаа. Тэнд техникийн дэвшлүүдийг харлаа. Тэр ус томчуудын машин дэргүү те хэрхэн яаж бэлддэг юм байна. Яаж уралдаж байна те. Ямар өрсөлдөөн явж байна. Мөн тэр арга нөгөө багийн ажиллагаа. Тэрийг бас харлаа. Тэгэхээр одоо Монголын манай автомото спортод бас хэрэгжүүлэхээр юм бас зөндөл харагдаж байна. Ялтч хүнийх юм дээр. Тэг үнэхээр сэтгэл ханамжтай. Энэ жил бол би угаасаа хажуун булд мөрөн хоёрыг уралдана гэж сонссноос хойш л ер нь Дакар явна яаж ийгээд одоо ямар баг оргоод чамаагүй те хил даваа зугтаа чамаагүй ер нь Дакарт очно гэж бодож ирсэн. Очсон үнэхээр сэтгэл ханамжтай. 7 хоног үзэж. Би ч ер нь 7 хоног гэж очсон шүү дээ. Тэгээ 1 сарын 3-нд Арабад буулсан. Тэгээ 8-нд буцах төлөвлөгөөтэй байж байгаа л тэгэл бусдыг хаяал дуусгасан. Үнэхээр зорилгоо биелүүлсэн дээ би бол. За энэ жилийн Дакарт одоо талнутаас Дакарт туслаад одоо яг 3 том тэмцээнд оролцсон. Хамгийн сүүлийн том даавал Абу Дабид Дакар алд дээр одоо Халика анхны дебют ер нь ямар шүү байв те. Энэ бол нөгөө бидний нөгөө нэг цагт баригдахгүй те. Бид нар чинь ингээд нөгөө энэ тэнд нэвтрүүлэгт орохоор аюу богино цагтай. Ингээд ярих юм амжихгүй яваад байгаа байхгүй. Тэгээ юм чинь зөндөө юм байгаад байдаг. Халикагийн үед бол Дакар дээр ярих юм бас зөндөө л байх. Үлдээсэн юмуд бол. За юу яриаг вэ? Тийм ер нь бол яг би 14 мөрөв 5 урд нь 5 хоногч унаа үзэг байж байгаа. 14 хоногийн уралдаан гэдэг бол үнэн шал өөр байлээ. Богц ер нь богино уралдаатай уралдаг ер нь байнга тийм л байсан тэгэл. Хамгийн хэцүү байсан эхлээд бол эхний нэг 4-5 хоног дээр сэтгэл зүй жоохон доош орсон нэг өдөр бол яа энэ хэлсэн хизээ дуусах юм болоо гэдэг нэг бодол орж ирээд яг тэрэндээ яг дарамтлуулаад нэг өдрийг бол амар урт өнгөрөөсөн. Тэгэл яг оройн тэр талаараа их нэртэйгээ ярьсан л та. Би яг ингээд ингот манай их нар чи яг юу хийх гэж бодсон яах гэж ирсэн гэдэг талаас нь ярилцлаа. Нэрээ ингэж болохгүй юм байна. Тэгэл маргааш нэг өдрөөс нь тэгэл
бас тэрийгэ бодоо тийм бодол орж ирж байгаа хөх дахиад тэнгүүт ингэж болохгүй. Ингүүд би бүр доошоо ороод байгаа юм байна гэдэг юугаа ерөнхийдөө өөрийгөө олоод тэгэл хамгийн хэцүү юм тэр л байсан да. Тэр нөгөө бодлоод биш үү? Яг дотор чинь хүн өөрөө л тэр бодлыг бүтээж байгаа шүү дээ. Ядарч байгаа, шантарч байгаа бодлыг арилгах тэр аргачлал хүн олох уу гэх. Манай хүний одоо арга нь бол ихнэр биш үү? Мэргэжлийн тамирчид бол ихнэр биш, сэтгэл зүйчдэр тэр нь бүр ингээ рекордтой эхний өдрөөсөө тэр өдрийн хүртэл явж байгаа шүү дээ. Тэгээ сэтгэл зүйчийн хувьд бол за хоёулаа энэ дээр ажилласан шүү дээ. Яг энэ бодол гараад ирэхлээр хоёулаа юун тухай бодъё гэлээ гэдэг ингээ аргачлалууд явж байгаа байхгүй. Манай хүний эхнэр бол 2 функцтэй хонь шүү дээ. Базуулсан юм байна уу? Тэгээд тэрэн дээр л амар тус болсон надад бол тээ. Тэгэл маргаашнаас нэр ингэж болохгүй. Эхний 2 өдөр чинь чулуун дотор амар унтсан. Тэнгүүтээ чулуу харангуут нэг эхлээд дараагийн өдөр нь чулуун том чулуунууд ороод тэнгүүт нөгөө нэг унсан бодол ингэ орж ирээд баг. Тэнгүүт ингэж болохгүй. Ингээ бодцоо бүр улам бие бариад ингээд идэг гэл яг тухайг үед өөрөө өөртөө ажиллаад тэгэл явсан. Тэр л байсан да. Тэр Алготой одоо жишээлбэл Абу Даби, Марокко дээр болохоор төслийн нөгөө хоёр ихний шат гэдэг утгаараа ер нь эцсийн дүндээ хоёул оноол авах гэж байгаа шүү. Амар тахихгүй шүү ч гэдэг юм уу. Тийм их нөгөө юунууд байсан. Ярилцлага бит хоёр бол тактикэн дээр Абу Даби, Марокко дээр тэгж явсан. Гэтэл манай хүн чинь 12-т ороод 16-7-оор яваал те. Нийлбэр дүнгээр ингээл ер нь л Дакар дээр үзүүлж байгаа амжилтаа тэн дээр барайл яваадсан л та. Тэгээ Дакар дээр ирээл ерөнхийдөө энэ хүний нүднээс ер нь буй ихэнх юм би уншаад байгаа байхгүй. Ер нь бол орж ирээл ихний асуултны хариултыг үг сонгож байгаа үг те. Тэгэл яг тэр ингээд яг нүдний хаарц ингэж байгаагаас би бол за яг энэ өнөөдөр ер нь жоохон юм байна те тилттэй байна эсвэл жоохон тайван байна гэл бүгдийг мэдээл тэгэн гот энэс чинь их юм асууж бас чадахгүй байхгүй. Гэхдээ тэгээд Дакар дээр бас биний барьж исэн юм болохоор уралдах гэж ирсэн. Тийм учраас нөгөө Абу Даби, Марокко хоёр шиг хандаж болохгүй. Өнөөдөр тайван бай. Финиш заавал хийн ч гэдэм үү те. Энэ хүний дотор нь нөгөө сүнс нь болохоор юу вэ гэхээр нөгөө унтчихсан чон насчихсан байхгүй. Сэрчгсэн. Тэгээ яг ингээд нөгөө энэ хүний нүдний харснаас би амар их ойлгодог байхгүй. Өглөө босоод ирэхээр энэ ийм болчтой байна. Тийм ингээд Хоёр харцсан дагуу. Тийм ингээд л байхгүй. Тэгэн гут чинь нөгөө нэг алалцсан гэдэг те. Яг сайхан давхий гэдэг тэр нөгөө юуг нь би дотроос инстинктийг би ойлгоод байгаа хэрэг. Тэгээд юу гэдэг одоо за одоо энэ өнөөдрийн тэмцээн дээр өнөөдрийн гараан дээр жишээлбэл би энэ хүнийг ямар нэгэн юм хийж болохгүй юм байна. Тэгтээ ярьж байгаа юм нь болохоор за окей. Битгэхгүй шүү те. Унахгүй шүү гэдэг юм байна ч. Тэгэл ер нь яг чамд миний ер нь тэр юмнууд ер нь чамд хэр мэдэрч ирсэн бэ? Нөлөөлж ирсэн үү? Гэхдээ тэгэл ер нь яг нэг юм хэлэхгүй л байсан. Тэгэл бас ерөнхийдөө яг өөрөөр аавтайгаа яг ерөнхийдөө ярьчаал. Ерөнхийдөө өөрөөр юугаа олоод бас бол бас жоохон явуулах гал байсан намайг. Тэгэл би яг аавт хэлээд яг ийм байна ингэж чинь тэгж чинь гэдэг юмнуудаа яриад. Тийм бол бас нэлээ өшөө явуулах гал үзээ намайг жоохон шахаа баг амар биш. Гэхдээ ер нь баг багаар цаагаараа жоохон явуулах гал. Тэрийг бол мэдээлсэн аавыг жоохон явуулах гэдэг даа гээл. Тэгэл ер нь бол тэгээд аль болох жигтгэн л юугаа барьж явахыг бодсон. Аль болох дээш доошоо биш. Гэхдээ ер нь бол сая Дакар дээр аюул дээш доошоо болсон. Өмнөх хоёр урдан гарахаа ерөнхийдөө аймаг гоо жигд явцсан. Тэгэл унж мононгууд тэгэл амар темпо алдаал тэр өдрийнхаа нэг унаад босоод нэг 100 км-ийг бол тэгээ амар темпгүй болоод явж чадах байлаа. Өвдөлтүүд нь орж ирээл тэгэл. Гэхдээ энэ дээр бас нэг ярих юм болохоор бид нар бас айгаа давраа байгаа байхгүй. Яг тэрэн дээр бол одоо юу гэдэг Монголын рекорд чинь манай гавь тамирчин Бомбдаах Болдотор авраг маань 45 дээр сет 2015 онд хийгээд үлдээсэн. Тэгээ бидний сет тэнд одоо Дакарын 160 70 80 тамирчин орж исэн үед 45-д орчихсон манайх маань. Тэнгуут бид нар 11 жилийн дараа Дакар дээр очиод халуун болд гэдэг хүн стейж болгон дээр сет хийгээл яваад байгаа байхгүй. Ерөөсөө ингээл стейж болгон дээр л Монгол улсын рекордуудыг ингээл стейж болгоноор эвдээд яваад байгаа. Тэгээ нэг өдөр 11-т орсон. Тэр бол бүр тэр өдөр бид нар ингээд салгалсан шүү дээ өдөр. Тэгээ төслийг маань Монголоос нөгөө
ивент итгэж байгаа ах маань залгаад. Аха. Үгүй миний доо энэ ихний Дакар шүү дээ тийм ээ. Бид нар ингэнэ гэж яриаггүй шүү дээ. Та нар ярьж байгаа үстэй гэж байгаа. Тэр бас энэ надад байхгүй байсан. Болгоомжтой байхгүй л ахын дөө хамаагүй давчлаад болж ийн юу болж ийн гэдэг. Чи бас арай л амар 50 50 дануудаа л. Тэгээд байж байгаа бол маргааш нь шууд 11 дээрээс нь 26 моргоор ороод 26 27 ороод ингууд Монголоос ирж байгаа дуудлага хийж байгаа байхгүй. Өнөөдөр яагаад муу явчих вэ? Тэр надад би бүр юу нэ гэдгсэн чинь надруу тэр ярьсан хүн манай ах нар л да. Манайраа тэгэл ах. Юу нэ гэсэн чинь өнөөдөр жоохон муу явчих уу? Бид нар стил 30 дотроо явсаар л байна тийм ээ. Энэ 26 гэдэг бол Монгол улсад байгаагүй юм штэй хаа гэсэн чинь. За юу ээ? Маргааш ирээ баяртай. Ойлгож байгаа хөө. Гэтэ давраад байгаараа гэж хэлсэн. Тэгсэн чинь ярьж явах зураад аварснаа ойлгоч. Чи ярьж явах зураад аварснаа. За маргааш ирээ ахын баяртай гэж байгаа хөө. Тэгээд ер нь бол бид нар их айгүй давруу. Тэр чинь ингээд 14 өдрийн уралдаан дээр ингээд ерөөсө өдөр болгоо бид нар чинь ингээд 15, 16, 17, тэр 20, 23, 24 тэр пролог дээр 30 хэд мэд чи ерөөсө бидний ерөөсө түүх өгөхгүй ерөөсө Монгол улсын гараа болгон түүх хийгээ яваад. Тэрийг л ерөөсө манайхан чи ингээд ерөөсө мангар ингэж ойл. За гэдэг. Жоох ингэн гутал яач юу гээл. Тэр бол бас нэг талтай гоё хэрнээ нөгөө талдаа бид их давраа байгаа. Тэгээ энэ дэр бол бас би бас одоо бодоолох энэ Батмөнх одоо энэ манай Батмөнхөнд араалд явна гээл те. Тэгээ энэ хүнийг бол би сайн бэлдмээр байгаа хгүй шүү илүү. Тэгвэл энэ хүн очиод дахиад нэг юм жоохон нэг жоох юм үзүүлчихээсээс мөрөөдөд байгаа. Тэгээ одоо энэ залуу дүүнер маань бас их бэлтгэх хэрэгтэй байна. Энэ юун дээр хувь хүний ер нь хөгжлийн тал дээр мандуулаас асуух гэдэг юм. Ер нь энэ хүмүүсүүд бие хаанда яаж хандах ёстой юм бэ те. Яг одоо мэрэгжлийн одоо яг энэ хүний өмнөөс одоо юу те. Тэрийг сонсмоор байна. За би хүний мэдэхгүй зүйлийг бол хэлэхгүй. Та бүхний бүгдээрээ чи мэдж байгаа зүйлийг л дахиад нэг хэлээ сануулъя. Энэ угаасаа ойлгомжтой. Сахилга бот гэдэг зүйл л одоо та бүгдийг энгийн хүнээс ялгаж байгаа гол чанар нь баггүй. Тэр сахилга бот дотор нь маш олон зүйлс байгаа тийм. Тэгээд энэ зүгээр мотоспортын оргил нь бол Дакар гэдэг энэ тэмцээн хамгийн зөвүүн нь манай он тоолол эхэлдэг сарын хамгийн ихний хамгийн том тэмцээн хүний хамгийн хүнд чадлыг технологитой холбож тэр одоо спортын ангиллаар үзүүлж байгаа хөөх тээ. Энэ бас аягүй зөв. Жилийн эхлээс явж байгаа хамгийн оргил тэмцээн жилийн төгсгөлд байхыг бид нар мэднэ тээ. Гэхдээ Дакар тийм шүү байхгүй. Он эхлэхэд хамгийн түрүүж болдог. Тэр нь хамгийн супер тэмцээн тээ. Тэнгуүч нөгөө он дуусах гэдэг зүйл чинь бусад бүх амьдрал чинь нэг жил дуусахад ямар нэг юмны дүгнэлт хийгээд сайн байсан муу байсан гэдэг юмаа дүгнээд тэгэд сайн байсан бол баярлаад цингээд дуустдаг шүү дээ. Гэтэл та нарт хамгийн зөвүүн нь он дуусангууд араас нь цэнгэтсэн үү одоо орж ирээд яг үнэхээр чи чаддсан мүү гэдгийг харуул гэдэг тийм нэг давхар чаленж явж байгаа байхгүй. Бусад спортоор харьцуулахад. Тэнгуут юу гэсэн үг гэхээр сахилга бат гэдэг зүйл байдаг бол чамаас бүр илүү сахилга бат байдаг юм а гэдгийг харуул гэсэн нэг тийм том шаардлага давхар яваад гэн гэсэн үг. Тэгээ нөгөө энэ хүмүүсийг ажиглах юм бол багасаа ямар нэгэн байдлаар тэр тухайн зүйлдээ зорьсон бол тэрний араас тууштай байсан зүйлсэн л өнөөдрийн энэ тамирчдыг бүтээсэн байгаа тийм. Энэ дээр нэмэх нь багийн ажиллагаа гэж түрүү ярьлаа тийм. Арын баг яаж ажилладаг сая аппликейшн дотор нь орж харлаа гэдэг шиг тэр нөгөө баг дотор ардталт нь байгаа баг тэр бүх хүмүүс энэ хүмүүсийн төлөө ажиллана гэдэг чинь энэ хүн тэр бусад бүх хүмүүсийн өөрт нь өгч байгаа хариуцлагыг даах сахилга баттай ур чадвартай байл гэсэн нэг юм уялдаа холбоо байгаа хөөх тийм. Тэгэхээр нөгөө нэгдүгürt багаас эхлэх ёстой, аль эрт наснаас нь эхлүүлэх ёстой. Тэр эрт наснаас эхлүүлж байгаа зүйл чинь хамгийн энгийн зүйлээс эхэлдэг. Тэр нь орой эрт унтаад өглөө эрт босгоос эхэлж байгаа хөөх. Тэгэл энэ сахилга батаас эхсүүлэл хоол унттайгаа зэрэгцүүлэл явдаг. Тэгээ саяны манай хүний ярианд бас би уугнаагаас аягүй ажигласан юм нөгөө хажуу талаас нь яваад байгаа ингээ коучингүүд гэж хэлж байгаа та яг нэг зөвлөгөөнүүд за битгий алдаа гаргаарай. Чи өнөөдөр нь ер нь бол одоо онголтож болохгүй шүү ч юм уу те эсвэл юу гэдэг юм. Бидний нөгөө нэг биндээ өгдөг зөвлөгөө нь дандаа сүрэг зүйлсүүд өгөхгүй. Битгий алдаа гарга гэж юусоо байдаггүй. Тэр нь энгийн сэтгэл зүйн нөгөө зөвлөгөөн дэр ирэхлээр юу болдог вэ гэхээр энэ хүнд яг хийж болох зөв зүйлийг л зөвл. Тэр нь шаардлагатай үед хурдан нэмчээр. Тэрийг энэ хүн юу гэж тайлбарлах ёстой вэ гэхээр
би өөрөө хангалттай ихтэй бол би хурдаа нэмэхээс айхгүй байна гэж хэлэх ёстой. Түүнээс эрсдэлтэй үйлдэл битгий хийгээрэй биш байхгүй. Тэр нь эсрэгээрээ чи яг өөрөө мэдэрч байгаа бол тухайн үед хурдл болно. Шаардлагатай үедээ амрах сонголтоо өөрөө хийгээрэй. Заавал хурдтай байнга энийг дуусгах ёстой биш үү гэдэг нөгөө талын чиглэл рүү нь явуулах ёстой. Тэгэхээр нөгөө нэг сөрөг олон бодлуудыг энэ хүнд өгөхгүйгээр эерэг бодлуудыг нь давмгаалуулад өөртөө итгэлтэй байх гэдэг зүйлийг нь л суураар нь өгөх ёстой байхгүй. Тэг гих мэтчлийн трикүүд байгаа. Одоо угнаа бол яг энэ рүү суралцаад спортын сэтгүүл зүг хийгээ явж байгаа хүний үед энэ хүмүүстэй шууд нүүр нүрээр тулдаг хүний үед яг энэ талынх нь ямыг одоо судалчих юм бол чамд давхар 2 функц. Тэг монголчууд бүгдээрээ л 3 4 малгай зэрэг өмсдөг шүү дээ. Тэрэн шиг хажуу талаас нь нөгөө энгийн үед ярилцахад хүртэл энэ зүйлс ингэж хэлэх юм бол тус болдог. Энэ яаж хэлэхээс айгүйх юм хамаарна. Тэгээд гол чухал юм нь итгэлцэл байхгүй те. Халиун болд угнаа хоёр биеигэндээ итгэх. Халиун болд бат мөнхөд итгэх гэдэг зүйлсээс айгүйх юм шалтгаална те. Өнөөдөр чи бол маш сайн одоо хэлэх бах тэр нь энэ спонсор нөгөө энэ спортод спонсор хийж байгаа байгууллагууд бол цэвэр итгэлцлэр энэ зүйлсийг бий болгож байгаа те. Тэр итгэлцэл олон хүнээс ирэхийн цагт энэ хүмүүсийн хариуцлага бүр илүү өндөр болоод бидний нөгөө үр дүн гаргах хүртэл ингээд харилцан хамаарал нь давхар явж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө хөв хүн бие яаж авч явах вэ гэдэг бол бүр эрт наснд эхэлдэг зүйл. Гэхдээ хоцорчлоо нас явчлаа гэдээ би сахилга утгүй болно гэсэн үг бол биш. Гэхдээ хамгийн чухал зүйл нь сэтгэл зүй бие махбод хоёр тусдаа зүйл биш. Энэ хоёр бол холбоотой зүйл. Яг ингээд баг багаар өглөөг 10 сууналт 10 суултаар эхлэхэд хүртэл тэр сахилга бат ихний зүйл ингээд бүхэнд бий болж идэх те. Нэг 90 хоног гэдэг тоо яваад байгаа. 90 хоног дотор бол дадал бүрэн суунаа гэд 21 хоног энэ төр гэдэг бол биш. 90 хоног дотор бол яг дадал бүрэн сууж байгаа. Тэгээ эрхэн хоногийг л хүн тухайн зүйлдээ зарцуулсан байхад тэр чин танд дадал болоо ороод ирнэ гэхэлэр чинь амар ашигтай наймаа байгаа байхгүй. Юуг л зорж юу бүтээмээр өн тэрийг хизүү гэдэг зүйлээ 90 хоног давтцсан багтал тэр танд ингээд дадал болоо суухаар байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдралд хичнээн 90 хоног байгаа лээ тий. Хүссэн зүйлээ тодорхой болгоод тэрний төлөө 90 хоногоор ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй болчихж байна гэсэн. Тэгээ одоо халиун бол маргааш буцах гэж штэ тий. Маргааш буцаж тэнд очингуудаа за би Дакарт дутуу байсан зүйлээ нэг эргэж нэг бодоод за тэрнийхээ төлөө нэг ихний 90 хоногоо өнөөдөр эхлүүлчих гэхэд л энэ хүн мангар хэлбэр төрлөг очно. Яагаад гэвэл биеэрээ мэдрээд за надад яг ийм ур чадвар эсвэл ийм зүйлс дутуу байна гэдгээ мэдсэн учраас тий. Бүр мэдэрсэн учраас тэрлөө маш хурдан өөрчлөлт хийх боломжтой байхгүй. Ихэвчлэн бид нар нөгөө мэдрээгүй мэдж байгаа учраас өөрчлөлт айгүй бага гардаг. Мэдэрсэн хүн гэдэг чинь мэддгээсээ хамаагүй өөр. Гоё. Ер нь бол бас яг амар нөгөө нэг сахилга батгүй хүн чинь амар том юу авч штэ бас нэг 90 хоног. За 90 хоног нэг өглөө босоо маргаашаас скват хийчих та маргаашаас хийх халихгүй яваад ер нь завтаа болно доо. Ер нь шууд маргааш бод. Маргааш бодож 90 хоногийн дараа нэг цимбис юмтан гараад ирвэл битгий гайхаараа амдуудаа. 90 хоногийн дараа маш болно шүү. Зун болно моциг л асан шүү. Гоё. За саяны өндөр бас бод ярьсан юм дээр аавын хэлсэн юм дээр бодсон бас тэр талаас нь ярьсан юм байна. Аавын тал болохоор ум тосоо ингээ өөх зүйлөө одоо өөрөө боломжтой газрууд нь яваад жоохоо ингээ уушаага шахаад өгмөг гэдэг юм бол болооч тэр талаас нь маш яриалсан. Ухааны хүн байсан уу үстэй. Тийм байна. Ер нь л тийм. Угаасаа нөгөө юунд хэрэлдэ. Манай бэлгэгч чинь ер нь байгаа нь тийм байхгүй. Одоо ингээ морин даавн дээр очиод ингээд сууж яхад ерөөсөө ингэдэх аюу ийм хүн байхгүй. Ингээ ийшээ хараа суужсэн ч гэсэндээ тэнд хүн моциг л унаа явж штэ. Тэгэхээр өшөө жоох нэмэх газар нэмсэнгүү гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэр хүн хаана явж байгааг тэр хүн морин даавал тэр хүний алган дээр гарч мэдж байгаа штэ. Тэгэхээр яг ингээл эренгуут нэмэх газар нэмэхгүй байна да. Ингэхээр явахгүй да гэл. Би аюу их сонсч. Тэгэл залуу хүүхдүүд ингээд явж штэ одоо залуучууд одоо 20 идтэй 20 гарс одоо манай тамирчид мотокороос тамирч. Тэгэл явж ингуут давхар ингээ өөрөө ингээ цаг тоолоогүй ч гэсэндээ тэр хүний хэдэн минут те тэн дээр явж байгааг дотроо мэдэрсэн л байгаа. Гараал пүүшигээл явж байхад одоо юу гэдэг нь 20-с 25 минут зогсолтгүй тавих газар нэг 10 минут явчаад буцаа орчих واخ. Тэнгүүл
Өнөрч нэг 15 20 минутаараа явчих гэсэн да. 10 минут ингээ явах юм бол те энэ тэмцээн дээр яах юм? 25 нэмэх үед үү те. 25 нэмэх нэг тойрог дээр энэ хүн хялаах юм байна дөө. Ингэж явал амжилт үзүүлэхгүй гэж ярьж байгааг би аюу олоодаа сонсчихсон. Тэгэхээр энэ яг энэ нөгөө дадал зуршил болгох те тэр хугацаанд байх те тэр юм бас тойргоо гүйцэх гэдэг юм чинь бас тэгээ альгогийн үед бас яг сая ярьжсэн юм тэр нөгөө бэлгээ хэлж байгаа юм чинь тэр ралли шүүр яг цагин дээр л ерөөсө дөрүүлж урж байгаа шүү цаг. Тэгээ боломжтой газараа базаад өгөөд чи ерөөсө 2 секунд ч болтгоо те. Тэг чи бид нар өнөөдөр яасан саяны Дакар чи ерөөсө 2 секундээр 8000 км-ийн лайсан байсан бүхэн багтаад 14 хоногийн дараа эхний 2 тамирч ерөөсө 2 секундын дээр л зүрх дифференс гарч байгаа байхгүй. Тэгээд энэ ерөөсөө л яг энийг л хэлээд байгаа байхгүй те. 2 секундын зүрхүүгээр 1 2 дугаар байрны дифференс гарч байгаа байхгүй. Тэгэл гарч ирээл Брабек чи хэлж байгаа баста. Чи яллаа. Би үнэхээр ялагдчихлаа те. Чи яллаа. Өнөөдөр чи байлаа л гэж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь л Брабекийн аав танаа байсан бол ялцсан. их мэтчлэн тэгэл ийм юм дэсэн. За Батмөнхийн үед одоо ер нь цаашдаа ер нь карьерээр нь яаж харж байна? За юуны талаар ярьж болох юм. Болно шүү дээ хамаагүй гоё ингээд нээлттэй. Яг гоо ер нь ингээд би ч одоо Ондо брендийн тамирчнаар 21 оны сүүл 22 оноос эхлээд ажилласан. Тэгээ яг гоо анх нөгөө амрах дээр ингээд ирээдүйн зорилго те Дакартаа оролцсон гэдэг зорилго тавиад тэгээ Ондо брендийн тамирчнаар ажиллаад явж ийн л та. Тэгээ тухайн үед бол 1-2 жил бол ингээд Дакарт явна гэсэн хин юм амбицтай зорилго тавьсан. Тэгээд ингээд нэг сэтгэлийн хөөрөлтөд тухайн үед за яаж орох вэ гэх гэл ингээд ярилцаад явууллаа. Тухайн нөхцөл байдлаас болоод орсонгүй зүгээр яхаа одоо эргээд харахад бол тухайн үед би очих одоо хэрвээ ирээдүйд очих хоёр шал өөр харагдаж байгаа. Тухайн үед юу ч мэдэхгүй зүгээр сэтгэлийн хөдлөлөөр явж байсан. Одоо болохоор ингээд 2-3 жил Дакарыг үзлээ, монголчуудаа үзлээ. Тэгээд илүү нөгөө нэг яг практик дээр гэдэг юм мэдэхгүй. Надад нэг тийм сонио очиж үзээгүй мөртлөө ингээд үзсээр байгаа судалсаар байгаа барыг ингээд очиод үзсэн тийм дотно болсон. Тийм нэг мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд за ер нь бол ингээд би тухайн үед явсан бол хэрвээ одоо явхаас бол хамаагүй одоо бага амжилт гарах байсан юм байна. Тэгээд практик дээр ийм зүйлүүдийг үзээд гол хэлэх гээд байгаа юм нь юу вэ гэхээр нөгөө нэг явах гэж тухайн үед ярьж байсан. Сүүлд бодож явахд бол за яарах хэрэггүй юм байна. Ингээд бие сэтгэл одоо хүмүүсийг үзээд сурах зүйл маш их байгаа юм байна. За зөв цаг нь болох хэрэгтэй юм байна. Тэ? Систем. Тий, зөв систем хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Тэнгүүт одоо бэлэн болохоор багш өөрөө гарч ирнэ гэж л одоо энэ шүү дээ. Тэнгүүт одоо би одоо халихгүйхийг яг Дакарт явах үгүй гэж мэдэхгүй байсан те. Яг хоо яригдчихлээсэн тэгээд яг явах болоо яах болоо гэж мэдэхгүй байсан. Тэгээ яг яваад ирэнгүүт за халихгүйхүүд Монголын номер 1 минийтэй яг гарын багш тэгээд ингээд халихгүйхийгаа хараад ийм амжилт үзүүллээ гэх тэнгүүт би яг ингээ араас нь залгуулад явах нь зөв ч юм шиг ингээ мэдрэмж төрөд ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг хоо ер нь ингээд энэ ондогийн тамирчин боллоо Дакар макар гэж зорж ирснээс хойш бол ингээд сэтгэл санааны явуулт тосолтоо за ингээд зөндөл байсан л та. За яг раллигаар одоо хэр удаа явах юм бол бэлдэх юм уу те. Гэтэ яг нөгөө эрсдэл гэдэг зүйлийг бодоод байх зүгээр. Тухайн юм санхүүгийн асуудлаас болоод тиймэрхүү мэдрэмжүүд орж ирж байна. Тэгэхээр ер нь Дүүз явуулсан. Тэгээд яг одоо ер нь нэг ингээд талхихыг явсан юм амжилт үзүүлсэн болохоор ингээд араас нь ингээд залгамжлаад бас явах нь зөв юм уу гэх тээ. Тэгээ нөгөө нэг тэр амбиц маань илүү сэргээд байгаа. Би бас энэ дээр Батмөнхийг баг 2 жилийн өмнөөс энэ төсөл эхлэж байхад л хэлж эхэлчихсэн байхгүй. Заах нь нэг тэнийг юм хийх гэж байгаа шүү. Халькотер ер нь их тэнийг юм хийх гэж байгаа шүү. Тэр ер нь их мэдрэлтгэж байгаа шүү. Тэгээ өвчгнөж байгаа шүү гэж. Яг тухайн үедээ л нөгөө ингээл дотроо ингээл байгалаа. Тэрний өгөхлөөр за ер нь бол төсөл бол ингээд явна. За халькотер явна. За дараагийн тамирчин мэдээж байна. Тэгээ тэр нэг залуу байх хэвээр. Залуу тамирчин байх хэвээр. Одоо дүүнрээсээ нэгийг аваад явъя гэд халькотер ч гэсэн ярьдаг тест. Тэгээ энэ дээрээс бас ондоо би хэлсэн Батмөнхийг заах юм дөө.
ер нь л бэлдэж байгаараа, сайн ажиллаж байгаараа гэл ингээд бие бэлдэж байгаараа л гэдэг. Тэгээ ер нь бол яг боломж бол байгааг бол өнөөдөр харууллаа шүү дээ тийм ээ. Боломж байгааг бол харууллаа. Тэгээд Батмөнхийг бол ер нь битэд бас нууцсан яриад байгаа юм бол Степедо Дакар төсөлтөөгөө холбоод дүүгээ бэлдээд одоо энэ дараагийн гараанууд дээр одоо боломж нь юу вэ те судалж байхад нэг явъя гэсэн тийм нууцхан яриануд бол яваалгаа. Тэгээ одоо энэ бол нэг маргааш мөн нөгөөдөр ч юм уу биелээ болохыг үүсэхгүй. Тунуудахгүй ер нь бол энэ шийд гараад ингээд хүмүүстэй уулзаад явж эхлэх байх. Тэгээд мандуултаа ч гэсэндээ бас уулзъя гэж бодоод байгаа. Бас энэ талаар тийм ээ. Халихкогийн хувьд бас энэ тал дээр ер нь Монголын одоо залуучууд ер нь зорих ёстой гэдгийг одоо ер нь яаж одоо тайлбарлах вэ? Хэрвээ тэгэл яг раллигаар оролцож байгаа бол энэ шил зорих их хамгийн Дакар бол раллигийн ертөнцийн хамгийн том уралдаан нь хамгийн лаг нь. Тийм болохоор тэгэл хэрвээ ралли төрөл рүүгээ ингэ зорж байгаа бол хамгийн орох ёстой уралдаан бол Дакар. Тэрний урд одоо хүнд бэрхшээлүүд угаасаа гарна. Хүн мөний бэрхшээл дээр нь өмнөх уралдаанууд одоо сүүл хизээнээс ирэх авдаг болсон юм тий. Ирэх мэрхээ авах тий. Өмнө нь ирэхгүй урд үсэн. Өмнө нөгөө өөрийнх нь карьерийн экспириенсээр очдог байхгүй. Карьерийнхаа нөгөө өөрийнхөө экспириенсийг үзүүлээ. За надад ийм ралли экспириенс байгаа, ийм мотоциклист экспириенс байгаа. Одоо би одоо ийм экспириенстэй ийм одоо хүн шүү туршлага хөрөнгөлөөс ийм хүн гээд тэгээд нөгөө аппликейшн CV-г нь уншиж чагаад Дакарынхаа за чамд бол одоо тим номер өгөөд хаагур номер өгөөл уралдуулдаг гэсэн. Тэгэхээр чинь зөвхөн юу вэ штэ. Одоо Марокко, Абу Дабид орох шаардлагагүйгээр те өөрийн карьер нь оруулцдаг гэсэн. Тийм карьер нь оруулцдаг гэсэн. Одоо бол яг ер нь би нөгөө дэрэгдээс нь очиж үзсэн үнэ ярихад яг Батмөнхтүүдээ хэлэхэд ер нь Батмөнхт гэлтгүүд одоо сонсогдож штэ. YouTube-гээр ч тэр манай Монгол тамирчид энэ өнөөдрийн энэ Дакар 26-ад гарсан олимпик амжилтыг үзсэн хүн болгон тэр тусмаа автомотогийн тамирчид тэнд ер нь боломж байгаа юм байна. Ер нь бас дотроо мэдээж автомотогийн бүгд л явж байгаа. Бас нэг Дакарт нэг зодголж хэлсэн гэсэн тий. Тэгэхээр тиймэрхүү бодолтой байгаа тамирчид маань над чинь очиод үзчихээсэй гэж би бас хувьдаа бодож байна. Урчлээ тийм ээ. Уралдахаас юм. Яг тэгэхээр би бол Дакарыг жоох мангас шиг зөвлөжсэн л да. Дакар гэхэл нэг амар. Яг дэрэгдээс нь очиж үзсэн чинь нэрээ бас эн чинь боломоор ч юм байна те. Үнэхээр нөгөө юм болдог бол бас нэг үзээд талтахад боломоор юм байна. Очиж үзэх нөгөө өмнө нь аппликейшн харж ирсэн сэтгэл шал өөр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь манай бас Дакар зорж байгаа хүмүүс бас удахгүй YouTube-д бас томчууд бас яригадаад энэ Монголын тамирчид маань бас оролцсон гэсэн зорилтууд дуулдж байна. Тэгэхээр тэд нар маань бас очиод үзээсэй л гэж бодож байгаа. А тэгээд дөрөвний яран дээрээс би бас ингээд юу ялвал та. Тэр би ингээд өөр дээр ярихад энэ тамирчууны сэтгэл зүй бүр амар чухал юм бэл. Бүр маш чухал. Одоо хак ингээд эвгүй болоход эхнэрэн тэнд сэтгэл зүйч болцсон байх жишээ нь тий. Би өөр дээр ярихад би чинь нэг 10 жилийн өмнө ер нь баахаа гэдэг тэмцээнд бас хэд төрүүлсэн бас нэг хэд авралцсан байсан. Тэгж жагаад машина эвдэлчээд 3-4 жилийн дараа машина эргэж янзлаад дахиад нөгөө тэмцээнд оролцсон байхгүй. Тэгсэн чинь би тэнд яасан гэхээр би л нөгөө авраг би зүгээр ингээл ороод тэнд ингэчин гэсэн юм бодолтой. Тэгж ороод би зөндөө олон тэмцээнд фейлдсэн, хэд удаа онхолцсон, асуудлууд үүссэн баг. Тэгж жагаад би одоо үндсэндээ за эргэж машина янзлаад нэг 5 жилийн дараа би тэмцээндээ ороод буцаад ингээд боромд орж хэрвээ сэтгэл зүйчтэй байсан бол магадгүй те тухайд би сэтгэл зүйн удирдах чадсан бол бас нэг 4-5 жилийн өмнө буцаагаад нэг байрлал хатгалчих байсан юм шиг байна. А нодлон бол би тэгж байгаа яг өнгөрсөн оны 25 оны хаврын тэмцээн дээр би нилээ ингээд өөр төрөө дүгнэлтгээд өөртөө амар их ярилцаад тэрний үндсэндээ би дахиад баахыг авраг болчихсон. Тэгэхээр энэ тамирчин хүнд сэтгэл зүй бол амар чухал юм билээ. Одоо жишээ нь Батмөнхт өмнө Дакар зорж эртхэн сэтгэл зүйчтэй болоо те ингээд явбал бас их манай үр дүн өөр байх шүү. Компанигийн хэлж байгаа дээр ер нь зөвхөн одоо энд сууж байгаа хүмүүс гэлтгүй Монголын тамирчдын сэтгэл зүй угаасаа айгүй хэцүү гэж хардээ. Тэгээд Монгол залуучуудаа ингээд юм хийх хэцүү ер нь айгүй хэцүү. Тэгээд нөгөө эго өндөртэй тэгсэн хэрнээ эгондоо байхгүй скилтэй ч юм уу те. Тэгээ тэр хоёрын хооронд амар том дифференс гарч штэ тэ. Тэгэн гутаа уналтаа нөгөө юу ачаад дгүй. Уналтаа ер нь хөлөөншөрч чаддгүй. А тэгээ алдаага хөлөөншөрч чаддгүй тийм асуудлууд бас нэлээд ажиглагддаг. Ялангуяа энэ залуучуудаас тэгэн гут энэ дээрээс хэлэх гээд байгаа юм нь болохоор сая бол ингээл харлаа штэ. 2 секундэд орж ирээд
Тэгээ тэнд бол орж ирээд тэ каскас аваад яах болоо монголчууд бол тэ каскас аваад бараг л чимүү бараг яалаа шүүгчрүүч тарин тэ та нар цагаар идлээ цагаар намайг яалаа малаа хилээч ширүүл хийх байхгүй. Тэгэхээр тэнд одоо тэр тамирчны сэтгэл зүй тэр соёл нь амар байхгүй. Бие авч явж байгаа соёл хуу хүний өөрийнх нь тэр үзэл суртал тийм ээ. Тэнгууд орж ирээд тэр яг тулаан болвол яг уралдааны тэр цаг зогсоол тэр тулаан дуусч байгаа байхгүй. Тэгэл цагийн тэр цаг зогсоо дуусаад ингээд дуусны дараа бол яаж инэхлээр ерөөсөө л үндсэндээ найзууд яг ингээл хэвэн амьдралтаа ороод аврагтай амжилт чи чадлаа чи яллаа гэдэг бол ерөөсөө яг тэр коноп дараал цаг дуусчих тал тэгэл тэр хүний уралдааных нь яг тэр үндсэн карьер нь яг тэндээ ингээл яг тэр өдрөөр дуусаад тэгэл баяр өрөх юм руу орж байгаа. Одоо жишээ нь тэр Борбек авраг гэдэг өөрийгөө тавиад зэх юм бол мензэн тэр 2 секундээр сэтгэл зүгээр тисэхгүй тийм. Манайхан бол бас подиумн дээр ч гарахгүй хаяа явцсан тохиолдол байдаг шүү дээ ер нь. Тийм үү? Тийм. Подиумн дээр ингээд медалийн өгөхөө зогсож байгаад подиумн дээр ч гарахгүй хүмүүсүүд байна. Эсвэл уралдааны хаяа явцдаг ч юм уу те. Ийм тэмцээнд орохгүй ч гэдэг. Эсвэл бас нэг юм байгаа даа энэ дээр. Энэтэй уралдахгүй гэдэг хэвхэв. Одоо юу гэдэг энэ хүнтэй уралдахгүй, тэрнтэй уралдахгүй ч гэдэг. Тэр бол бас өөрөөхөө дураараа 10 хэдэн жил явсан. Тэгээ тэр бол ер нь энэ спортыг бол нэлээд хойш тагц. Тэр тэгээд асар их хор уршигтай зүйл юм. Бүр манайхан тэгдэг байсан юм уу Тийм биз. Тийм. Одоо ч ер нь байгаад одоо би жишээлх юм бол ирээд Батмөнх орж байгаа бол би орохгүй гэдэг тэмцээнд орохгүй. орохгүй. Зүгээр Эрдэнэ уралд бол яг энэтэй уралдаад энийг бол батарчин. Энийг бол батрахгүй юм шүү дээ. Тэнгууд энд өөр англи нөгөө энэтэй тэр эдрийг нэг англи болгоо. Тэгээ би эдэртэй уралдаад тэгээд аврага авчихв. Тийм ер нь дураараа уу бэс. Тэгээд ер нь бол одоохондоо зэгцэрж л байна л та зэгцэрлээ. тэгээд тэр 2 секундыг би ингээд хакаас бас асууж байгаа байхгүй. Биш хак яг 2 секундын дээр юу өнгөрөх вэ гэхэд л одоо нэг атгалт юм уу те. Нэг хааз нэмэх юм уу? Нэг хааз асахад л тэр аврага асууж чичиж байгаа байхгүй. Такаар аврагаас. Нэг эргэлт рүү нэг хаацтай орох жоохон торомстой ингээ гулгаад орох хоёрын орол гарч байгаа байхгүй. Нэг хоёр Такаар Тэгээд 14 өдрийн дараа тэгээд тийм юм гарч ийн ихлээр бас амар байна. Тэгээд 3 дахь нь хэр зүрхт орсон. 3 дахь бол ер нь бас нэг 10 минут байсан баха 14-5 минут юм тиймэрхүү байсан. 1-2-ын скил бүр амар ойрхон байгаа юм тий. Тэгээ ер нь бол Дакар чинь жилд ер нь өөр болно. Тэгээ эхний 6 тамир чинь заримдаа 30 минутын дотор ингээ бүгдээрээ чигсэн явж гин. Заримдаа эхний хүн 4 жил бол Даниэл Сандерс бол бүтэн тэмцээний дурс азаргалсаар нь байгаа дөрвсөн шүү дээ. Ер нь 14 стейж бараг 11 стейж вин бараг хийд 10-11 хийц. Тэгээ ерөөсөө бүтэн ингээ доминанс хийсээр гад дөрүүлжсэн. Тэгээ Халикогийн хувьд бас энэ жил баг маш гоё баг дээрээс уралцсан. Тэгээ багийнхаа талаар бас ярьж өгөл. Тэгээ баг яг багаас сая миний тэгээ юу гэсэн минут яг уртлынхаа өнөөс ер нь би чинь хурдны хязгаар төрлөөд нэг 6 минутаар 1 минут 11 2 торуулцах. 7 минут 11. Тэгээ миний уртлын хүн чинь сая барианд ороход 7 минут 40 секунд урдах. Хэвээ би торуулаагүй эсвэл битэрийн бас 30 секунд авах. Тэг бас амар ер нь л тэгэл тэр миний нүдэнд харагдаад барианд орж юм яагаалаа. Энэ яагаалаа. Би бас хаяад жаахан ортаа гүйцээгүй дэ өөртөө яагаал тэгээ. Тэгээ Халикогийн урд ордог залууч нь Литвийн тамирчин байхгүй. Дакарт 3 дахь ойлоо орж байгаа. Нэрмантас Юсус гэдэг мангар өндөр. Тэгээ хамгийн гол нь өндөр байгаа байхгүй. Тэр чинь ингээд мөч гурттай. Тэгээ ингээд явдал мовдол нь бас манай идэр шиг ингээд юм дэсрэлттэй явдаг. Тэгээ миний санаж байгаагаар тэр анхны жил дээрээ нөгөө ороод фейлдсэн. Фейлдтэй манер юу бас кростой байсан байхгүй. Раллид орж өөрөө кроссын тамирчин байсан. Тэгээд оронгууд ралли дээр ингээд дрилдэд байсан байхгүй. Нөгөөдгий чинь гээл та явж байгаа дил монголчууд каск маскаас харж уурчихсан амар юм орж ирдэг байсан. Тэгээд тэр залуу ер нь бас Халикогийн урд явсан. Тэгээд манай хоёр бас нэлээд үтсэн. Тэгээд Монголоос бас хүмүүсүүд залгаад Халиког наа уртлынхаа тамирчныг идэтг хэлээдэг гэх хүмүүс дураараа ярьж байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө надруу хэрэг коммент чатад бас ирж байгаа юм чинь. Халиког ингэж ялж байгаа хойшлон 30 цаад чи ядчихвэл тэр би яг өөр өнцгөөс нь яаж харсан гэхээр манай монгол тамирчид монголчууд те Халиког ямар хэмжээний тамирчин бэ гэдгийг бас энэ чинь дотроо ойлгочаа те шүү алах хэвээр шүү ингэх хэвээр гэсэн юугаар л коммент чатад ирээд. Юу би буруу ойлгоогүй бол өөр Аз тамирчин байхгүйсэн үү энэ дээр. Энэ жил бол топ руу оржсэн. байгаа. Энэ жил яг тийм хүн байгаагүй. Ерөнхийдөө бол яг
За яг хөө Дакарын төвшин ингээд Тэгээ Аз хүмүүс бол байсан. Бэс Аз хүмүүс бол энэ жил зөндөөс энэхүүд байсан. Фуживара байсан. Ново гэж Ново эхний 2 дахь өдөр унаад адаг болсон. Ново гэд залуу энэтхгийн нэлээд баяа л хөвгт. Тэгээд бүр яг Шерко багийн тамирчин. Тэгээд Дакарт нэг 5 6 жил орцсон уу те. Тэгээд тийм залуухан тамирчинтай бас 20 идтэй байна. Тэгээд тэр болохоор нэлээд баяа л хөвгт кроссор хичээлдэг. Тэгээд Дакарт нэг 6 7 жил оролцсон. Хамгийн зөв нь нэг спортоор төгссөн юм л Англид. Ээж нь Герман гэлээ англи хүн байт юм лээ. Тэгэн гутаа нэлээд олон жил уралдчихж нэг амжилтыг үзүүлсэн. Тэрний үг ихлээр ралли 2-т нэг удаа дөрүүлсэн байхгүй. 24 он төрүүлээд тэгээ тэрнээс хойш дандаа фейлдэд байгаа байхгүй. 25 26 онууд ингээд дандаа 90 онголтол яваад байгаа. Тэгэл гар юм гимтэжэл хавгалчаал яваад байгаа. Өмнө нь Икимачи сан чинь 2000 онд Дакарт 10-т орчихсон. Тэгээд тэрний дараа тэр нь болохоор Аз хүний хамгийн дээд амжилт. Азаас гарсан. Тий. Нийлбэр дүнгээрээ. Тий, нийлбэр дүнгээрээ 10-т орж. Тэрний дараа нь Мицугаши яваа. Мицугаши 12-т орж ирсэн хүмүүс Япон байдаг. Мотоциклаар дараад нь болохоор Ново бичиж байгаа. Ново 13-т орж бичигдсэн. Тэгээ Халифка 16 дээр энэ жил байгаа. Тэгээд яг хуу миний ганц бахархаад байгаа юм болохоор тэр хүмүүсүүд тэр амжилтыг гаргахын тулд дандаа 3-4 жил яг тий атемпт хийж оролцож тэр амжилтуудыг гаргасан байна. Икимачи чинь Дакарт 97 онд очоод тэгээд дөрөвдөлтөө буюу 2000 онд очихдоо 10-т орчихсон байгаа байхгүй. Мицугаши ч гэсэндээ нэлээд олон жил орсон. Мицугаши ч бас Дакарт нэлээд олон жил орсон. Машинаар ч орчихсон байна. Тэгээ Ново бас яг тийм 4 төлөв 5 дахь Дакар дээрээ ралли 2 авсан. Тэгэхэд Халькогийн одоо бест нь болохоор энэ жил рукигийн 3 дээр ороод энэ цомыг аваад тэгээд анхныхаа атемптээр 16-д орно гэдэг бол нөгөө хэд магадгүй хэдэд орчихсон бид нар мэдгүй ч нөгөө 20 30 хэд ч юм уу те. Тэгэхээр бид нар бол бас энэ дээр нэг акцент өгөх гээд байгаа юм болохоор боломж байна гэдгийг энэ хүн өөрийнхөө одоо скил ур чадвараараа харуулад энийг одоо нэг хүн бас комент хийсэн байсан. Тэр бас их зөв комент хийсэн. Энэ хүн амар гоё амжилт үзүүлээд ирээд хахад яагаад ингэ монголчууд ингэ оцоглчид яагаад ингэ жоохон хоёр хуваагдаад байна те. Энэ хүн энэ амжилтыг баг өөрөө л хэвдэн штэ гэж байгаа байхгүй. Бас тэр бас нэг талаас баг үнэн баг ер нь бол. Гээ ярил бас ингээл зөндөөл. Манайхан ер нь хоёр хуваагдаад байгаа юм уу? Хуваагдчаад байгаад байгаа. Гэхдээ яг тэр нь ч одоо яри. Яг ингээл хоёр тамирчин болохоор хоёр тамирчныг дэмждэг хүмүүсүүд байна тийм ээ. Энэ чинь бас яг бас зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу? Улс юу гэдэг жишээлбэл хоёуланд нь 200 сая төгрөгөө өгөө болцмол хамаалаа тийм ээ. Тэр чинь энэ хүмүүс ч өөрсдөө мөнгөө босгоод өөрсдөө одоо бага бүрдүүлээд ингээ явж байгаа юм чинь төснөлийг хоёр өөр төслүүд яваад байгаа. Энэ дэр бол бас үзэгчид өөрсдөө хүнд итгэлтэй хандах хэрэгтэй. Тэрэн дээр л. Би зүгээр нөгөө энгийн үзэгчийн өнцгөөс харахаар энэ спортын гоёыг нь бол ойлгож байна. Өнгөц хараад тийм. Тэгээд гол нь бид нэр цааталт нь болж байгаа бүх юмыг мэдэхгүй байгаа байхгүй. Энэ тэмцээнд орох гэдэг зүйлийг тэмцээнд орж байгаа л гэж харж байгаа болохоос биш. Нөгөө хүний шанцыг сориод техникийн шанцыг хүнтэй нийлүүлсэн хөлбөрөөр сорж байгаа буюу хүнээс гадна техник буюу мөнгө гэдэг зүйл ингээд давхар айгүй том хэсгийг нь эзэлдэг гэдэг бол нэг харахгүй байгаа. Тэгэд энэ тэмцээнд орохын тулд нийт гарч байгаа зардал гэдэг юмыг бол бүхлээр нь хүмүүс нэг мэдэхгүй байгаа. Тэгээд нэг тамирчин явах тийм хоёр байх юм бол хэд болохыг бас төдийлөн тэрнээсээ холбоотойгоор ойлгохгүй байх тийм. Тэгээд харахаар яг хуу мэдхгүй байгаа нь бол тэр хүмүүсийн буруу биш. Олон нийтийн нэг одоо мэдүүлж байгаа бидний яг хийж байгаа ажил шүү дээ одоо. Нэг зүйл нь болохоор Монгол хүний шансыг сориод одоо энэ хүн болвол нэг 3 удаа оролдлого хийчихэд бид нэр хаана байгаа юм бэ гэдэгтээ бүтэн дүн тавьж болох тийм хэмжээнд байна гэдгийг бол би хувьдаа ойлгочод байгаа. Нэг удаагийн оролдлого бол биш юм байна. Энэ дээр 2 3 удаа гэх гээд. Тэгээд энийг бид нэр ойлгож байгаа учраас хамт олон маань Батмөх угаасаа манай хамт олонны нэг анарах байдгаар бас их энэ чиглэл бидний одоо нөгөө мэдлэг арай илүү байдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ спортыг үргэлжлүүлээд дэмжиж явах, дээрэс нь энийг олон нийтэд түгээхтэй, олон хэрэглэгчтэй болох гэдэг юм уу да. Мэргэжлийн спорт гэдэг бол угаасаа цааталт нь тоол явж байгаа байхгүй юу? Хэдий хэр олон хүн сонирх нь төдий ч нэ бизнесийн хувьд энэ өөрөө
ийм идэвхтэй одоо хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдсэн байна тий. Монгол хүн автоспортод дургу байна гэдэг бол айгүй бага процент хувь байна тий. Бид нэр бүгдээрээ дуртай байлээ. Моринд хүртэл дуртай тий. Моринд дургу хүн гэж бол байх боломжгүй байна. Тэр нь чиг морь гэдэг бол өнөөдрийн машин моциклэл байгаа байхгүй юу? Тийм учраас төмөрлөг. Тийм учраас хідэн морины хурдтай бай гэдэг үстэй. Хідэн морины хүчтэй тий. Яг тэр утгаараа би бол хувь өрний үднээс харахаар бидний сүнсэнд байгаа юм зүйл байгаа байхгүй. Хиймэр гэдэг чи одоо угаасаа л тэр нэг барьж болохгүй хий морил байгаа байхгүй тий. Тэрийг англи руу, испани руу орчуулж чадахгүй байгаа шүү дээ тэр үгийг тий. Биднэрт байгаа зүйл тэр. Тэгэхээр нөгөө та нарыг хурдлаад нөгөө дэлхийн бусад үндэстнүүдтэй уралдаад дээгүүр оронгууд чинь бид тэр нэг юм омогшоод байдаг байхгүй ингээ огшоод тий. Тэрийгээ дахиад дараагийн жил хармаар байна. Дээрэс нь 3 дахь удаагийн оролдлогын дараа Халиун бол гэдэг тамирчин, Батмөх гэдэг тамирчин, Мөрөн гэдэг тамирчид өөрсдөө хит дээр ирсэн бай гэдэг чинь тэр комментний хүн бол үнэн хэлж байгаа байхгүй. Энэ хүний хийсэн уралдаан өөрөө өөртөө хийсэн уралдаан. Гэхдээ цээжин дээр нь Монголын туг гэсэн байхгүй тий. Тэгээ энэ хүн Монголыг төлөөлөөд өөрөө өөртөө уралдаад тэд дээр ороод иржээ. Энэ хүний дараагийн амжилт бол мэдээж өөртөө л өрсөлдөн түүнээс орчингуудаа өрөмтөө өрсөлдөх байхгүй. Тийм шүү дээ. Тий. Энэ хүн өөрөө өөртөө тэгээ тугаа барьсан л явж байгаа. Тэр бол өөр юу би зүгээр нэг маргаантай сэдв сонссон. Тэгээд тэрийг сонсчоод нэг видео үзсэн. Андын нуруу нөгөө гаталж гардаг Дакарын үе, одоо Дакарын үе хоёр ийм зөрүүтэй байгаа тухай сонссон байхгүй. Одооныхоо амархан болцсон гэж тухайн үеийн тамирчид нь ярьдаг юм байна. Тий. Тэгээд тухайн үед тэнд уралдсан бол үнэхээр хэцүү ситуацуудын дундуур бид нар явдаг байсан. Одоо бол хялбар болчиход байгаамаа гэж ярих юм байлээ. Тэгээ яг хуу тэр чи айгу гой сэдв байгаа байхгүй. Маргаантай сэдв. Тэгээ харсан чи нэрээ хасаг градусаас нэмэх 50 руу зүүрүүн дээр гарч ирэнгуутаа далайн түвшнээс шууд 5000 м, 4000 м өндөртөө гараад ирэнгуут тэр хүний бие дээр тавигдчихж байгаа чаленжтэй одоо шалгуур нь илүү том болоод байгаа тухай ярьж байгаа. Тэгэнгუთ тэрийг нөгөө өнцгөөс муугаар харах юм бол одоо бол хялбар газар уралж байгаа учраас ийм амжилт гарнаа. Тэнд үүсэн бол хэцүү гээд одоо Майкл Жордан, Леброн хоёрыг харьцуулаад хин илүү хэлэх гээд нь штэ. Хизээч батлах боломжгүй маргаан бохгүй. Дуусахгүй. Тийм. Энэ маргаан бол яг сонирхчдын дунд ингээд деталуудыг яриад ингээд ярианы сэдв гэвэл гоё. Гэхдээ ялагчгүй мэтгэлцэн байхгүй тийм. Тэгэхээр нөгөө би бол тэрийг харчаад нэрээ ямар хүнд газраар явсан бэ гэдгийг нэг тамирчны яриагаар ойлгочихж байгаа. Тэгээ одоо тэгэнгუთ хідүүлээ яах юм. Буцаад тийшээ яваад илж ихнэр үзчихээ гэх юм уу. Тийм боломж байгаа шүү дээ. Харин одоо хэлж байгаа сайн нөгөө ойрн очиод үтцсэн тийм холын зүйл биш байна. Тэгээ бид нар тэр саран дээр байгаа уралдаанд орохгүй юм байна шүү дээ. Энд чи яг л хажууд байдаг ийм зүйлс байна гэд итгэл сууж байгаа гэдэг чинь бид нар ямар олон зүйлийг өөр дотор байгаа төсөөллөөрөө дэлхийн том агуу бидрээс хол чаддгуудын хийдэг зүйлгээд айдаг бол тээ. Тэгэхгүйгээр яг үзээд аваачаад та нарыг тавьчих юм бол бид нэр ийм байна гэд тэгээд араас нь маш олон хүүхдүүд сонирхож эхлээд тэгээд бид нэр энэ спортын хөгжил чинь тэр үеийн тэр хүмүүсээс эхлээд ингээд алдагдчихаагүй явсаар байгаад энд ирсэн юм а гэдэг тэр түүхийг манай уугнаа нэг кино хийсэн байж ах хөлбөдөө тэр үед нэ. Манай төслийн найруулагч хэлсэн шүү дээ ганхуу. Дэлхий ойрхон байна гэдэг. Тэр бол амар Тэр чинь тэгж танаа тэр ганхууч өстө яг үнийн хэлдэг залуу л шүү гэл. Хэд хэд хүмүүсүүд тэгж чинь манай нөгөө celebration хийсэн мэт те. Тэгээд тэгсэн чинь хүмүүс яриад ганхуугийн хийсэн үгэлстэй зүрх рүү орсон л гэл. Юу гэсэн чинь тэр дэлхийн ойрхон байх шүү гэдэг чинь чи бол хэлж болохгүй гэдэг намайг чи бол хийж болохгүй. Ганхуу хэлсэн нь бол та нарыг бол аюу гой харагдуулж илээ гэдэг баг. Тэр бас яг гоё хэлсэн. Тэгээд наа төч юм муухай юм хэлсэн. Чи хийж болохгүй. Чамайг орж байгаа би чамайг хэлчихвэл өнгөрсөн болчихно гэдэг баг. Чи хэлвэл бурууд нөө одоо өнгөрөөл те сагж ийн гэдэг ч юм уу. Би чинь бит хоёрын нэг сул тал. Гэхдээ нөгөөх нь давуу тал болчтой. Мангар дарах хоёр нэг тийм эзэш ернийхөө өнгөрч үзэвтэй ер нь хайхтар тийм. Тэгээд тэр бит хоёрын нэг
нэг талдаа суулдаал нөгөө талдаа даваа тал болчиход. Тэр үний даваа тал нь илүү. Тэгээ би энэ дээрээс дараад нэг юм асуух гэдэг нь Батмөнх одоо монголчууд шүү дээ тий. Монголд ингээд тэмцээн ихлээр бид нар амар азтай байхгүй. Юу наацтай вэ гэхээр Дакарын тамирчид Дакар өөрөө ирээд идэх байхгүй Монголд. Айл дээр үсээ тэр Жамбрус гэдэг мундаг хүн ирсэн. Yordi Arcaros ирж ирсэн. John Street ирж ирсэн тий. Тэгэл Lyndon Boss гэдэг ирж ирсэн. Дакарын 40 ирж ирсэн. Бага юу? Энэгээр ер нь дандаа сүүлийн жинзинэр байгаа. Дакарын жинзинэр байгаа. Зарим нэг хөгшин жинзинэр байгаа. Тэгээд тэр 66-тай Экмач гэдэг. Тэгэн гот Батмөнхөөс асуух гэдэг юм. Одоо энэ жилийн авраг авдаг хин Ралли 2-ыг авдаг Тони Мүлэгтэй манай дүүчин 24 оны Дакар дээр тий зодулсан. Дакар. Юун дээр Австрали Монгол Нисики дээр тий Нисики дээр баталсан. Тэр батлын тухайгаар ер нь бас яриул надад амар сонирхолтой санагдаад байна. Дакар өөрөө чамтай оролцсон шүү дээ. Ер нь одоо тэгж ярьж болно тий. Би яг энэ үед ер нь чамд ямар байсан? Яг одоо тэр Тони Мүлэг ер нь тухайн үед ер нь чамд ер нь яаж харагдсан? Тэрийг бас асуумаар. Яг хуу Дакарын 15 мав гээл тухай дээр л тийм мундаг тамирч ирж байгаа гэж яриа л. Тэгээд тэр бол ихний хажуугаар өнгөрөөдсөн л та. Ягаад гэхээр би чинь нөгөө нэг Ралли Монгол яд төрүүлнэ гэдэг зорилготой 2 дахь орж байгаа байхгүй. Өмнөх жил нь одоо маш их зардал гаргаж маш их яг уралдаан дундуурх асуудлыг яриад бол амар их зүйл болсон. Тэгээд 4-р хайранд орсон явж байгаа. Тэгээд зорилготой хүрч чадаагүй дараа жил нь дахиад зорилго тавиад тэгээ явсан. Тэгээ зөвхөн нөгөө нэг энэ уралдаандаа төрүүлнэ алдаа гарахгүй өөрөө гоё өөртөө уралдаа гоё явна л гэсэн зорилготойс. Тэгэхээр нөгөө Дакарын тамирчин ингээл тэнгуут нэг тийм айх сандрах мандрах тэмцэл байгаагүй л те. За яг хуу мундаг юм байна. Тэгээд нөгөө нөхөр ингээ харсан чи ингээд гонтонтой ярихгүй нэг ингээл тэгэл за яас нөгөө гэж бодчиход юу ч бодохгүй. Тэгэл уралдаал гараа явсан. Тэр тамирч миний урд явсан л та. За тэгээд надад бол ингээд бүр яахгүй үзэгдэхгүй ингээд хол тасраад баг баринд орох юм болов уу гэх нэг хальт тийм сэтгэл зүй ботцсон. Тэгэл яг уралдааны замаар явж байсан. Бид хоёр 1-2 дугаар одоо дараалалаар явж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний мөр ингээд амар ойрхон шинэхэн мөр гарцсан ингээд илээдэг шүү дээ. Тэгээд амар ойрхон яваад байдаг. Тэгэнгүүт ингээд яг би өөрийнхөө темперээ ингээд би халцаа айгу гоё явж байгаа байхгүй. Тэнгүүт яг миний эргэж чадж байгаа газар тэр хүн яг л эргэцэн. Миний жоохон халиад гарч байгаа газар тэр хүн халдсан тий. Тэнгүүт би бодож байгаа. Өө эн ч одоо Дакарын тамирч. Ямар ч алдаагүй тий. Тий ингэж өрөх хэрэгтэй шүү дээ. Ягаад ингэж баттай адилхан яваад байна бас тий. Тэгэхээр бас нэг тийм амар Зүрүү байхгүй мөн. тий зүрүү бас байдгүй биш үү гэж үгээл тий дотроо. Тэгэл ер нь бол яг өөртөө л төвлөрөл явж байсан. Тэгээд явж байхад тэр хүн жоохон төөрцөн. Тэгээд бид хоёр хэсэг хамт явж үзсэн л дээ. Тэгээ нэг одоо яг тэр хүнтэй хамт явхад би бас хичээж байгаа шүү дээ. За нэг Монгол тамирч бас гайгүй явд юм байна даа харагдчихсан. Тэгээд явхад бол бас нэх айхтар зүрүү бол гараагүй. Тэгээд 4 хоног уралдсан. Тэгээд 4 хоног уралдаа 4 дахь хоног дээр яг минутаараа бол би ч бас нэлээд тасарсан байсан. Тэгээд 4 дахь хоног дээр техникийн саатал болоод тасагдаад тэгээд тэрнээс цаашаа уралдаж чадаагүй. Яг хуу тэр хүн мэдээж нөгөө нэг Монгол шинэ газар нутаг шинэ зураг дээр ирээд уралдаж байгаа. Мэдээж өөрийнх нь скил чадвар бол сайн байсан. Тэгээд эхний хэдэн өдөр яг хуу тэрэндээ дасах масахч гэдэг юм тийм асуудал байна шүү дээ. Яг хуу 5-6 дахь хоногоос эхлээл бүр лаг болсон тэгэл манай тамирчид яриад байдیں۔ Гэхдээ яг хуу 7 хоног өрсөлдөхөд би зүрсүүлэлт нь бодож байгаа шүү дээ. Өрсөлдөхөд яг хоо нэг хол зүрүүгөө бас ингэж явж болохоор юм байна да гэдэг сэтгэл төрсөн. Тэгээ яг хоо энэ жил нөгөө нэг Ралли 2-т төрүүлсэн те. Тэгэхээр энэ хүн бас Ралли Монголын бол зорилт нь биш байсан те. Тэр баг нэг entertainment уралдаан болол өнгөрч байгаа. Тэр өний хувьд. Тэгэхээр яг зорьсон зорилготой бас үнэхээр бас мундаг явж байна да гэж харж лээ. Тэгээд энэ дээр ярихад бас Монгол дурлал би бас нэг уралд үзүүлдэг Монголд нэг 2 удаа л байсан. Ралли юу? Тий. Тэнгүүд Монголын зам, Дакарын зам гэдэг замын асуудал гараад. Замын намайг Монгол дурлал үздэг бол монголчин бол хаа цаг өгч байгаа юм шиг зүгээр л хурдаараа давхиад л. Тэнд бол зарим газар давхих боломжгүй газар илүү техникл болоод байгаа. Тэнгүүт зам хүндрээд тэнгүүт
тамирчдын ялгаа ингэж холдоод Аа. зам ерөнх зарим өдөр нь амар 50 хаазалдаг болоод тэнгуү тамирчдын минут нь хоорондоо шахагдаад нэг зөрүүг болж ирээл. Тэнгуүт яг бартаа дээр явах гэдэг юм илүү яг ур чадварын өрсөлдөөн бас тэн дээр гараад хүнд газар хин хурдан явж чадах бас үзээд байгаа шүү дээ. Манай зам бол бас ер нь бол амар давхитгал зам. Спид гэх тийм үү. Манай ч нөгөө дундуур нь нөгөө одоо юу гэдэг айн алтын том хаттай аваа маваа энэ төрөөс нэг орж гардаг шүү дээ. Хаа. Тийм зөвхөн л Тэгээ том хэлцүүл гарахгүй яг энэ амар том ялгаа яг би Батмөнхөө нэрэлээд байгаа юм. Яг тухайн момент юу ямар вэ? Тэнгуут энэ жил бас тооныгийн төрүүлдэг чинь бас тэр мотороос амар холбоотой. Гэтэ ерөөсөө ралли 2-т оролцож байгаа 3 хүнд мотор өгсөн. Манай багийн 3 тамирчин өгсөн байхгүй. Баскетболоос уралж байгаа 3 тамирчин. Ралли 2-т төрүүлэх магадлалтай хамгийн магадлалтай 3 хүн мотор өгч байгаа байхгүй. Спонсорч байгаа мотор, фактори мотор. А тэр бол одоо ердийн хэрэгжилж байгаа. Тэр 120 тамирчин байгаа юм. 100 л одоо ерөөсөө үсэндээ фактори биш тамирчид байгаа байхгүй. Ралли 2 дээр. Эхний 20 ч юм уу те. Тэр бол яг фактори буюу яг прототип мотор худалдаж байгаа юм. Тэгвэл тэндээсээ моторноос шеэрлж байгаа байхгүй. А энэ дээрс нэг юу их гэдэг нь ягаад энэ хүмүүсүүдэд мотор өгөх юм бэ? Бенжин Мело ч гэсэндээ магадгүй л юм л. Тэгвэл яаж юм гэхээр original buy мотор буюу зүүн дээр малын мотор гэдэг байна шүү дээ. Бокс райдерууд өөрсдөө сервис хийдэг ямар ч механикгүй явж байгаа. Стас тийм үйлж байгаа чинь гэтэр төлөж байгаа. Ралли 2 дээр фактори мотортой тооны мөлөг төлөж байгаа. Тэгээ ралли 1 буюу ралли GP дээр нь гэтээ баг өөрөө төлөж байгаа. Тэгмүүд энэ дээр бас ерөөсөө нэг үйлдвэрлэгчийн тулаач юм ерөөсөө шатанд явж байгаа. Тийм ээ. Яг энийг бол бас нэг ойлгож үзэж байгаа юм байна. Тэрнээс биш юу гэдэг бусад тамирчид муу мотортой бол биш. Тэр моцикл бол угаасаа нэг 70 гаруй мөрний өвчтэй мундаг моцикл үнэхээр сайн моцикл. Тэрнүүд яг фактори моторын ялгааг бол халюка бол сайн харсан байгаа байхгүй. Шуургатай газар нь цас хийстэй шуургатай өөдөөс ингээд салхи ингээд шуурж яхад моцикл 135 40 хурдшгүй хүрээ явж яхад фактори мотор бол ямар ч үед 160 хүрдэг. 5 дугаар араан дээр 160-тай явж идэг гэж байна. Тэгэхээр энэ дэр бол бас амар том нөгөө тэнкийн одоо брэндүүдийн тулаа те Nike Adidas хэн сайн бэ гэх те. Тэгээ ер нь бол энэ дээр бас ярих юм бол бас маш их үүд юм л. Тэгээ Таад яаж энэ спонсоршипийн юу хийсэн? Үйлдвэрийн багтай гэрээ Үйлдвэрийн баг бол яг үйлдвэрийн баг бол биш. Тэгэхээр officially satellite team гэж байгаа байхгүй. Гитэмийн official satellite team гэж байгаа байхгүй. Тэгээ гитэмтэй бол яг ерөөсө холбоог бол биш холбоотой. Яг фактори багтай ингээ яг зэрэгцээд ингээ бөөрдөд байдаг тийм ээ. Яг л одоо энэ бол үйлдвэрийн 2 дугаар баг л ахгүй юм тийм ээ. Тэгээ энэ баг руу мэйл бичээд ер нь 2 сар хариу өгөв. өөрсдөө хандаад Бид нар өөрсдөө хандах хэрэгтэй байхгүй. Бид нар үнийн санал аав. Тэгэнгუთ Барт гээд багийн эзэн одоо монголчууд таньдгийн ч би мэддэг ус. Яг би бол 22 онд Дакарт очиод Дакар үзэж явж байгаа л за энэ баскеттэй Мэштер Али 2 бол хамгийн лаг 2 баг юм байна гэж бодчихвол. Тэгээ Алюка өтөр бас Дакарт уралдана гэж ингээл мөрөөдөл 24 оноос мөрөөдөл 1 жил төстэй битээр ярилцсан. Тэгэл ярилцж байгаа Алюканууд хэлсэн хамгийн лагаас нь л орё. Тэгээ хамгийн лаг багаас нь л орё ерөөсөө. Тэгээ ер нь бол бэлтгэл их моцикл буюу одоо энэ алтын моцикл 170 сая өгдөө шүү дээ. Энээс болвол 2-2-ыг авъя. Амар тавьж байгаа битэр ч мөрөөдөл. Тэгэл бэлтгэлээ Америк чи, Монгол чи энэ гэл те. Одоо ихний шат бол гоё хэлсэн л да. Абу Дабид очивол Эштералыг л одоо номер 2 дугаар багаас нь уралдаал те. Лаг багаас уралдаал. Тэгэл энэ моциклоос чи 2-ыг авч маавал Америк руу явуулж чадаагүй. Онгоцон тийг явуулсан чинь 6-7 мянган долларын шипингийн зарлахчаад яг тухайн 100 мөнгөгүй болчиход тэгсээр нэг 340 саяар 2 моцикл авчаа байгаад идэг. Тэгэл л 2 цоошин моцикл чи хараа 3 сар боллоо ш 100. Ондроос задаа тавьсан. 2 ингэ гаргаад тавьсан. Төсөл бол амар байдаг. Тэгэл 2 моцикл аваад тавьсан л онгороод л идэг байдаг. Хоёлаа уцаар моцикл онгохын саал гэдэг хоёлаа. Тэгээл болдгоо тэгээд Марокко явах болоод Мароккийн төлбөрөөс чүү хийгээл тэгээ мөнгөгүй болчоод Марокко явахсан чи алкотер ярьж байгаа. За нэг моциклаа заръя дөө. За тэгээ нэгийг зараад угаасаа эн чинь нөгөө нэг жилд юусоо цөөхөн гард юм чинь тэгээ гарч ирээ пар гэл алга болчихно. Багууд 10-аар зээл дээр бол газ гүгнэ шүү дээ. 100 шиг моциклч юусоо пар гэл алга. Нэг баг л 10-ыг авчихад тэгэл цаана 90 үлдэж байгаа хөөх. Тэгэл 10 баг байлаа гэж бодлоо 10-аар авчихлаа хөөх. За
Тэгээ энэс чинь хоёрыг олж ирээд энэ хаскийн анзаагаас бит хоёр авчаал. Тэгээ нэгийг хүн гуугаадсан. Энэ хоёрыг авч явахлаа ах нь аав шүүл гэсэн. Тэгээ яг тэр хүн рүүгээ ярьсан. Одоо манай энэ төсөлтөр бас нэлээд сайнаа гэдэг ах үдэ азраг сайнаа гэдэг энэ дөрөө. Тэгээ сайнаа ахад очиж шууд хэлсэн чи ах нь авч. Тэгээ шууд 170-ыг шууд шилжүүлж авч. Тэгэл шууд Марокко руу нөгөө мөнгөө зард нөгөө зарсан авсан мөцөлтгийнхээ мөнгөөр Мароккод оруулж авч. Тэгээ Марокко яваад Марокко хогоом нөгөө Бастак гэдэг гэдэг багтаага уучраа олж чадахгүй холбогдохгүйсэн чи Икмачисан нөгөө бидэрт холбогдол уунаа ер нь бол ингээ халукаг би ингээд харлаа тий судлаа тэгээ над залууч юм бол Азийн кросс авраг юм мундаг залуу байна тэгээд би бол өмнө нь харж байгаагүй тэгэхээр чамд тэг зөвлөхөд ер нь бол Басаас л оролдол ерөөсөө Бас чамд ерөөсөө энэ бол амар хэрэгтэй HD Бас хоёрын хооронд үнийн хөвдний хоолны зөрүү байхгүй гэхдээ чанарын хувьд бол амар зөрүү байгаа би чамд чи бол өөрөө нүдээр харсан баг тийм гэдэг за би Баст хэлээд хэлэл маргааш нь хариулж байгаа байхгүй Марокко Дакар гэдэг баг зүгээ тэгээд $100 мянган гэдэг ярьж байгаа байхгүй за тэгэл бит хоёр чинь нэг баг 600-700 сая төгрөгийн эрэлт гарч ирж. Ер нь бол 800 сая төгрөгийн эрэлт гарч ирж байгаа байхгүй. Тэгэл явсан. Тэгэл ямар ч байсан Марокко явсан. Мароккод очиод маш сайн үр дүнтэй оролцсон. Тэгээ баг бол үнэхээр супер баг байсан. Тэгээд Мароккийн төв дээр төглөө. 7. Мароккод чинь Ралли 2 дээр 7-д орсон тий. Нийлбэрээр 10-6-7. 12 чинь Абу Даби. Түртэ Марокко шүү. Марокко. Ер нь бол ингэдэм юм байна. Сүүлдээ мартчихдээ юм байна. Жижиг тэмцээнүүд хідээр давхснаа. Жижиг тэмцээн шиг дэлхийн аваргаас сурлаас тий. Хоёр дэлхийн аваргаас сурлаа. Тэгэхээр би бас нэг талаас сая би Марокко хоос өмнө бид нар ярьсан. Уунаа дээрсэн Дакар бол амар финиш зэрэг амар гэдэг надад тийм ингээл заахгүй юм. Тэг би хэлсэн. Финиш надад хамаагүй. Финиш бол миний юу биш. Наад чинь финиш хийний үехгүй наад намайг юу нь бол финиш бол зүгээр хийх ёстой юм. Тэгээд над битэн финиш гэдэг юм ярих ухаанд баг гэсэн. Финиш медаль гэдэг нь наад чинь зүгээр миний хувьд бол зүгээр байх л юм битээ гэдэг юм яриад. Тэгэл өөртөө бас нэг тийм стрессээс аваа хийцнаад айгу амраас. Тэгсээ уралдаанаа дуусгах ёстой, ингэх ёстой гэдэг юм ерөөсөө бас нэг стрессээ аваа. Хажууд нь бас нэг буруу юм хийсэн юм аа. 50-аар чинь нөгөө Марокко цуг явсан чинь 50-аар ч бол аврагууд төр чинь өөрөө авраг юм байна. Аврагаа үзээд аврагууд гэдэг. Цагдаагийн авраг. Тэр нь бол хошоо тий тэр аваад тавцсан гэж юм байсан. Манай 50 чинь нөгөө тухайн үед бас мэдрэмжгүй зарж байгаа байхгүй. Тэнгууд ингээл Китэмийнхэн Хондогийнхэн ингээл хашиг аврагууд гэж 50 наад аврагууд бити яриад. Тэр бас гоё байгаа байхгүй. Миний үедээ тэнгуудаа юун дээр Дакар дээр очингуудаа нэг стейжн дээр 2-3 стейжн дээр шүү дээ. Ороод ирсэн наачо мачо тэр хойно байна. Тэр аваргуудыг тэр хойно аваргууд нь хойно байж гэдэг тэгж юун гоо чи нөгөө 51-ийг ярьжсэн бодглоо. Бидний идээд төрөд байгаа чи 50 тэр үед ямар царай хэлжсэн болоо. Манай ялан бол чи яг юу юм байна л да. Нөгөө шага 10 байлуу да. Шага 10 одоо үүх соёл яагаад үүссэн тухай нэг юм нэвтрүүлэг байсан байхгүй. Тэрэн дээр ярьжсэн чинь Монгол хүний шинж тэмдэг тэг шага 10 маргаа яагаад юм уялдаа холбоотой эртний спортуудын нэг тухай яриад тэгээд одоо Монгол жудагтай сайн ирийн шинж тэмдгийг ярьж байгаа байхгүй. Гэсэн чинь тэр нь тийм байсан байхгүй. Өвгөн цөөхөн тэгээд дотроо айгу олон юм ингээд тунгаацсан байдаг. Тэгээд төвлөрлийг хамгийн сайн хийдэг тийм тухай ярьж байхгүй. Тэрийг айгу уянгалаад ер нь бол монгол хэлний гоё бидний өдөр тутмын ярианд эргэлтгүй үгнүүдээр хэлсэн баг. Тэгсэн чинь биднэрт нөгөө сэтгэл зүйдээр одоо нөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухаан дээр нэг л зүйлийг зөвлөд байгаа. Амьдрал дээр хүмүүс яадаг вэ гэхээр эго өндөртэй байхыг бид нэр буруу гэж хардаг. Гэтэл эго өндөртэй байх нь ер нь бол зүйтэй зүйл байгаа. Зүйтэй гэдэг нь мэдээж зарчим нөгөө нэг сахилга бат бусад нөгөө бие биендээ хүндэтгэлтэй хандах гэдэг зүйлсийг яриаггүй шүү. За энэ тусдаа зүйл. Тэр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байх бол маш зүйтэй зүйл гэж байгаа байхгүй. Гэхдээ сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар өөрийнхөө байгаа тэр төлөвийг тогтмол нэг хэмжээндээр барихыг л сур гэж савлахгүй байхыг тийм оргилдсон байж болно. Унтсан байх хоёрын хооронд чинь градусаар бол сая өдөрдөг шиг тийм
насах 40-оос нэмэх 40-ийн хооронд тэр юу хөдлөхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр сэтгэл зүйн савлгаа харин тогтмол нэг хэмжээнд барихыг л тэр хүн сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө манай хүний дотор тэр нь өөрийнх нь хэмжүүрээр нэг юм савлгаа бол энэс энэ хоёрын хооронд байна. Би тэгтээ нэг юм байна гэдэг юм. Энэ хүн загварчилсан байна. Би яг энэ дээр барина гэдгээ шийдэж барьсан юм бол байхгүй. Тогтмол өөрийнх нь явдаг тэр орж ирдэг бодлууд тэрийг менеж хийж байгаа юмнуудаар илэрдэг. Тэгэхээр нөгөө яаж юм гэхээр энэ хүн өөрөө зорилгоо хаана тавьсан байгаа гэдг нь айгүй чухал. Тэр зорилго дээр өөрөө очсон уу хүнээр аваачууд хургуулсан уу гэдэг чинь тусдаа зөвлөлддөг байхгүй. Тэгэхээр нөгөө Дакарт орох, хиддээр тавих гэдэг зүйл нь өөрийг нь тойрон үргэлж байгаа хүмүүсийн хүсэл юм уу? Яг өөрийнх нь хүсэл юм уу гэдэг чинь тэр тэмцээн дээр ялгааг нь гаргаад байгаа гол юм байна байхгүй. Яг тэр зорилгыг хүн тавихтаа л чин хүслээрээ буюу яг өөрөө хин нэгний оролцоогүйгээр тавьсан байх нь л амар чухал. Тэрийг бол хин нэгэн ганхуулахад айгүй хэцүү байхгүй тэр зорилгыг. Энэ хүний зорилго финиш медаль байсан бол тэгэл тэрний хүрээнд л бид нэр явах байсан байгаа. Наад хүн чинь тэр финиш медалаа угаасаа хайцсан байсан ба шүү дээ. Наа чинь угаасаа дефолтороо миний хийж чадах зүйлээ наадхаа бити яар гэдэг нь үнэн дээр нөгөө хүмүүст бол лай болсон байгаа байхгүй. Хажууд за ой. Тэр бидэрт нөө ил хилдэггүй хүн чи өөрөө дотроо савлал явж байгаа шүү дээ. Ер нь ил хилэхгүй байгаа тэр зорилгууд амар чухал зүйл байна. Хэний ч амьдралд юуны ч тухайд байхгүй. Ер нь бол зөвхөн бид нэр спорт тамирчны тухайд биш. Тэгээд тэр нөгөө бидний ярьцлага хэлэхээс өмнө бид нэр юм ахархан бодолтой эсвэл нөгөө айгүй ойрын зайг хараад байна. Ингээд 1.5-ын линзэн дээр wide angle-аар харах юм бол боломжууд байгаа гэж яриад шиг тэр айгүй чухал зүйл. Тэгээ ингээд ажиглагдах юм бол манайхаас амжилттай явсан хүмүүс дандаа үг зүйтэй дотроо амар олон юм ингээд тооцоолсон байдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэрийг хавхаа авраг бол айгүй сайн жишээ нь байдаг те. Асашорын авраг бас айгүй сайн жишээ байдаг те. Тэгээд тэр хоёрын үед асашорын авраг бол үзэхэд амар үзвчтэй шүү дээ те. Сумогийн спортыг яг тулаан болсон шүү дээ. Тэгээд хавхаа авраг бол тэр дотор тэр тулааны хийнгээ яаж урт хугацаанд явж чадах уу гэдгийг үзүүлж хоёр өөр характеристик байгаа байхгүй те. Тэгээд нэгийг сонгох гэвэл айгүй хэцүү сонголт шүү дээ. Энэ хоёроос нэгийг сонгоод хамгийн шилдэг гэдгээ нэрлэвэл айгүй хэцүү. Дөрөв мандал хэлсэн нэг юуро гинт буцаж чинь нэг бахархал омгшил гэдэг нэг төрөний яран дээр шүү дээ. Яг тэр үгийг сонсонгод би шууд нөгөө Дакарын подиум руу шууд очсон шүү дээ. Яг тэр үед нэр үнэхээр бахархаж ийсэн. Одоо монголчууд угаасаа бүгд л хакаар бахархсан баг. Тэгээд тухайн тэр подиум дээр төрийнхөө далбаа гараад бид нар бүгдөө гараад уухалсан. Тэр мэдрэмж энэ төр бол жинхэнэ нөгөө бахархал омгшил. Дакарын газар дээр нь л мэдэрч хэлэрсэн шүү дээ. Тэр төрөн дээр гарна гэдэг бас их олон хүн тохиохгүй л дээ. Ер нь ялангуяа үзэж яваа ч юм уу, мэдээ хийж яваа ч юм уу тийм. Ер нь бол бид нар ингээ ярьсан биз. За бичлэгээ хийн анхаад эндээс те 58 дэс гээд за тэгээ халука гарах юм чинь төвөгнат хоёр гардаг ч юм уу. Тэгээ хэдүүлээ хэдэн гарах уу гэх юм нэг ярилцаад байжсан хэрэг. Тэгээ байжсэн чинь халукагийн уртаа талд нь зогсчихсан залуу. Чи рукигийн 3 дээр орчиж байгаа рукигийн цом өгнө үү? Чамд түрүү жил өгчээсэн. Яг тэр рукигийн тооцоо бол ингээ яригадаад бэси зүгээр яг тэмцээ эхлээл рукиг 2 дээр ч явжсэн шүү дээ. Тэр нэг 2 хэдүүл 2 дугаар өрөн дээр явжсэн. Тэгэл Венторо хашаа ороод тэгэл халка урагшаа орж ирж мөрөөл. Тэгэл Карка марка гэдэг бас нэг рукинууд байгаа мундгал залгууч энэ тэндээс ирсэн мундгал орж. Тэгэл тэгж яхад над руу түнхээ ирдэг байхгүй. Тэр чинь тэмцээ эхлээд битүү өдөр 7 дахь 6 дахь өдөр яриад Монголоос их хүн ярьсан гэхдээ. Тэгээд энэ дотроос хамгийн их аналист өгөн энэ өнөөдөр энэ сууж явах хэрэгтэй хүн түнхээ тэгж байгаа байхгүй. Юу юм бэ? Хас ирэхгүй мэн үү? Нэг медальтай ирэхгүй мэн үү? Тий. Юу л нэг юмтай ирэх юм бэ? Тэгээд юу яа? Ерөнхийдөө бол юу юм бэ дөө? Тийм байна. Тэгээд нөгөө жоохон тэгж ярьдаг. Тийм байна тий. Тэгээ ер нь бол ой дөө. Юу манай хүн 2 хүн байгаа бас эрт тэмдэглэж гисэн баа шүү дээ. Тийм. Эрт тэмдэг. Ганцаараа юу? Ерөөсөө тэмдэглээл хийсэн. Тэгэл ерөөсөө аллаа. Гоё байна гэнэ ч чичээд байгаа. Тэгээд тэр үрт ер нь бол дугаал хийсэн. Бид хоёр нь стейж дээр яваа. Тэгээд хамгийн сүүлийн өдөр
над руу нэг хоёр дуудлага ирсэн юм аа. Нэг нь болохоор манай хамтарч ажилладаг бас одоо Японд амьдардаг найз одоо манай төслийг бас юуддаг. Тэр бас нөгөө Тони Молекийг бас мэддэг. Уралжсэн жил нь ирээд дүүн YouTube-д оролцсон төрүүлсэн юм бас. Тэгээд тэр залуу тийж уцаар ирсэн. Алукад хэлээ Тониг өнөөдөр шаагадаг гэж хэлж байгаа. Тэгж ярьж байгаа. Тэр бас их гоё юмсан. Айгуу дураараа. Хэцүү байна. Тэр хүний мотор юм байна. Юу байна? Илүү мотортой байна. Тэгээд ер нь бол нөгөө чи ралли 2-ын аваргад төлөө явж байна. Тэр нь баг авраг авах чинь бид нар юугаар боддог юм те? Тэрийг өнөөдөр батареатах хэлээд. Тэгээд тэр хүний харж байгаа өнцг нь бол бас гоё байхгүй батарей. А нөгөө талаасаа дараагийн юу нь болохоор тэгж байна. Дараагийн ярьсан нь болохоор бас л нөгөө манай эрт тэмдэглэдэг хүн ярьж байна. Вентураг эрт батрах байсан юм. За ах. Энэ урдаа талд нь юусусыг батраатах гэх. Бас нэг юм коноп дараа батарчдаг юм шиг. Тэг яг манай төслийн үед ч гэсэн дээр ихэд бас нэлээд бас сайхан байлаа. Тэгээд яг тэгээд энэ нөгөө цом аав гэдгийг яг тэр продюсер гэдэг нөгөө наасыг өгсөн шүү дээ. Тэрний наан халуука эргэж харснаа. Биш. Рукигийн цом өгнө гэж шүү дээ. Тэр болтол таад мдэггүйс юм уу те? Ер нь бол яг таамаг цом өгдгөө бол ер нь бол мартсан байсан. Би за бараг best rookie гээд нэг л хүнд өгдөг баг та. 3 өгөхгүй хаа гэхгүй. Тэгсэн чинь бараг нэг байдаг шиг санаад нөгөө өмнө нөгөө rookie-нуудын их айхтар тэгж бид чинь rookie олон явж исэн чи эрэндээ тэгж урагшаага нөгөө уралж исэн хүн байхгүй болохоор нэг тоохгүй. Тэгээ байжсэн чинь rookie авна гинэ гэж халуугаар инехгүй. Тэр гот нь би шууд ирж байгаа. За бөөндөө гарнаа камер болцоо. Энэ ийм гоё юм одоо түүхэн гоё юм болж энэ ингээд төсөл тамагцсан энэ төслийнхэн бүгдөө гараад цом аваад боо. Ерөөсөө тэр үзэгч байна уу, дэмжигч байна уу, одоо медиа багийн камерман байна уу, найруулагч байна уу бүгдөө гарна гэл. Тэгээ бөөндөө гараад хамгийн гоё юм нь уухалж байгаа байхгүй. Тэгсэн чинь 3 дахь уухалтан тэр нөгөө хойноос нөгөө галандууд маань цуг уухалж байгаа. Уухаа гэсэн ард хэдэн манай механик гэдэг бүгдөө уухалж байгаа. Уухаа гэх. Тэгээ тэр бас их гоё юмсан. Бас нөгөө ивент хийж байгаа компанийнхаа шугамлагийнхаа тугийг урдаа бариад тэгээ Монголын талбайг хоёр талдаа бариад бид ч бас тэрийг ярьсан те. Хоёр Монголын тугаа хоёр талдаа бариа шүү. Дундаа шугамлагаа бариад ингээ гарцаана гэл. Нэг туг буруу ярьсны нэг хүн ирж эргүүлсэн шүү дээ. Ангаар тэр чинь Монголын туганд хоёр дахь яж. Төрөө 22 онд нөгөө шарын голын тугаа эргүүлээ харуулсан байсан чинь. Тугаа зүг харуул гэдэг би тэндээс орилцлоо яалаа. Тэгсэн чинь тугаа зүг харуулсан. Тэгээд бас нэг тийм юмнууд бас гоё гоё. Манай ээжийн төрсөд нэг сарын 10. Юу энэ би зүгээр ач холбогдлын юу гэж харж байгаа гэхээр руки дээр энэ шагналыг өгж байгаа нэг тийм урилга баг л гэж тий. За чи бол анх удаа оролцсон хүмүүсээс өөр шүү. За тийм болохоор наадах чинь энэ илүү юм өгөөд нь шүү дээ. Тэгээ за дараа жил хүрээ дээр ирээл гэж байгаа юм болоо да. Тэгээ энэ жил бас их гоё юм тэр юунууд бас их гоёсэн л да. 77 Лусена Беневиц Аргентин залуу Монголд 19 он дээр бид нар танилцаад. Тэгээ энийг ч одоо би ч одоо 2-3 ч ярьчих шиг байна. Тэгээд яг өөрийнхөө контентоор нэг ярихад би ч нөгөө олон жил явж байгаа болохоор нөгөө хэдтэйгээ хаа хамаагүй шүү таарсан газар тэрвэлдээ төсөлцдөг хөөх. Тэгээ байцсан гэтэмээ нөгөө аврагуудын би окро явж ороод аврагад ч баяр өрөхгүй. Нэстэ баяр өрөхөстэй. 2 секунд саак байлаа гэсэн чинь. Баярлалаа хэвээр тэр гоё юм байл. Тэгээд тэгснэ нөгөө чинь гэж байна. 57 танаа найз тэлдэж байгаа юм чи. Тийм гэсэн чинь. Гоё юусэн шүү. Фаст гар юусэн шүү. 2 секундээр ясаа аврагд хийж ийлээ. Хариугийн Начо Корнихоо гэдэг найз тэгээд Эпстер бас гараа уулаа авчид. Эпстер бас найз чи Абу Дабигаас хойш биш юунаас Мароккоос хойш үнэхээр бас гоё байгаа шүү. Хид хид хүмүүс чаран мөр бас малагийн авраг залуу. Чаран гэсэн чинь за 24 онд би монголчуудад танилцаад тэрнээс хойш би ингээд та нарыг ирэхээр би фаворит дээр одоо монгол тамирчдын сонгоод таа. Тэгээд танаа тавилаас үнэхээр гоё юусэн энэ жил сайн болтой. Ингээл энийг чинь надад ингээл гадных хэлэн гоцсон би тэгж авч камераар бичиж. Камераар бичиж яа надад ирэхтэй. Тэгэн гоч нөгөө тгийл гэж юм шиг амар нээлттэй. Энд ч юу ч нэг ахгүй юм их тэгж төвшөхгүй.
Тэгэл ер нь бол аюу гоё тэр мэдрэмж юм бол энэ төслийн хамгийн ойрол мэдрэмж миний бодлол нь бол хамгийн бест хайртлаг нэг юм байна. Хүн танигдаад тий хүн танигдана гэдэг чинь Тэгээ үнэлэгдэж шүү. үнэлэгдээ ингээд аврагуу үйлдвэрийн багийнхан бас нэг гитэмийн юуны механик нэг ах байсан тий нэг хөшөх арай алганы нэг хөшөх алког хоёр ч ирэл тэрэл би чамаа Мароккоос хойш би чамаа ажиллаж байгаа шүү. Фактор багийн хүн шүү дээ. Одоо Nike Adidas-ийн хүн баггүй. Тэгээ тийм хүн бас ирэл тийж мэн боч бас бид одоо зас хэлэн ерөөс Миний ажиллаж яснаар нөгөө аптерх юугаар бол одоо рукийн 3-т орсон шүү дээ. Рукигийн 1-2-ын тамирчин бас факторын мотоциклтэй тамирчдаг байхгүй. Рукигийн 1-2 нь тэрний ар дээр хак очсон байж байгаа. Нэгт энэ бас бахархгүй шүү дээ. Алюк 10 баг гэдэг нь үндсэн баг гэсэн үг. Одоо үндсэн баг уу одоо мотоцикл нөгөө нэг ийм илүүр мотоциклтэй гэсэн үг байхгүй. Рукигийн 1-2 нь. За тэгээд хак 16-т орсон байгаа. Тэгээ 16-т орсон тамирчдаас би яг нөгөө яг тэмцээнд дуусгууд апыг ингээл харсан байхгүй. Тэгэхэд эхний 15 тамирчны 13 нь бүр яг үйлдвэрийн мотоциклтэй тамирчид 14 15 дахь тамирчид нь яг хактай адилхан мотоциклтэй мөртлөө нэг нь 5 дахь удаага Дакарт орж байгаа. Нөгөөх нь 3 дахь удаага Дакарт орж байгаа. Ийм тамирчид байгаа байхгүй. Тэгэхээр манай хүн бас тэрний ар дээр очсон гэдэг чинь те надад нөгөө хакяга ууршлахгүй байна гэдэг хүмүүсээ өгөнд би ер нь хариулт өгöd байгаа байхгүй. Ийм л байгаа байхгүй. Зөв. Тийм ээ. Мандуулаас бас асуумаар байна. Ялангуяа спортынхонтой их хойноод тэгээ спорт маркетинг тийм ээ спорт одоо спонсоршипийг ер нь яаж одоо бидний хувьд бол яг гүйж байгаа нэг хайртай судалсан байхгүй шүү дээ. Мэдээж одоо машины компани байна. Мэдээж одоо юу ч үгүй тийм ээ царай зүстэй байх хэрэгтэй юм байл үзэж харсан юмараа туршлагаараа л ер нь одоо юу гэх спортууд ямар төвшөнд яаж ажиллаж байна тийм ээ яаж бенефитийг буцааж олгож байна энэ дээр нэг медиа контентын одоо урлаг энэ дээр нэлээд сайн холбоотой байгаа ер нь бол одоо телевизэн дамжуулж тэр контентууд ч тэр харуулж ах шиг байна энэ дээр ер нь мэргэжлийн одоо зөвлөгөө гэх юм тийм юу штэ одоо бий болсон байгаа зах зээлийг нэг шинэ нэр томьёо гарч ирсэн сошиал медиа хөгжсөний араас те attention economy гэдэг байгаа. Хүний анхаарлыг л татчих чадчих юм бол тэнд зах зээлийн одоо орлого бүрэн боломж байгаа гэдгийг харуулад энэ бий болсон байгаа сошиал медиа дээр те хичнээн олон тэр бомб төрөв те Сенегал Африкийн нэг хар байдаг шүү дээ. Ковидын үеэр үйлдвэр нь зогсоод тэгээд гэртээ байж захта үдсэн бичлэгүүдээ амьдралын нөгөө зөвлөгөө өгж байгаа хитрхи хялбар юмнуудыг юм зөвлөгөө болгоо өгöd байгааг дооёолоод нэг гараа ингэдэг нэг бичлэг хийсэн байдаг шүү дээ. Тэр гараа ингээд нэг 20 сая долларын нэтворктэй ч өрөнгөтэй болсон байхгүй тий. Тэгээд тэр нөгөө үндсэн зах зээлийн томьёог үзүүлж байгаа байхгүй. Хүний анхаарлыг л татчих юм бол тэнд ингээд эдийн засгийн өрөг өгж байна гэдэг. Спорт гэдэг бол угаасаа мэрэгжлийн гэдэг тодорхойлолттой спорт нь юу болж байна гэхээр олонхын анхаарлыг нэг доор тэр өрсөлдөөний цэг дээр авчираад тэгээд тэр анхаарлыг автсан үедээ борлуулалтын дэмжсэн шууд сурчлагынууд хийдэгтэй. Тэгэнгუთ нөгөө анхаарал автсан үед юу болдог вэ гэхээр хүний сэтгэхүйд сэтгэл хөдлөл бий болдог. Тэр сэтгэл хөдлөл үүссэн байгаа үед нь тэр тухайн брэнд юм уу бүтээгдэхүүн тэр хэрэглэгчтэйгээ ийм түнэлэн холбоос үүсгэж байгаа байхгүй. Тэр холбоосыг үүсгэчихэнгუთ тэр хоёрын хоорондох нөгөө тамирчин энийг аваарай гэж хэлэхэд тухайн одоо фанатууд нь дэмжиж авах тэр анхны тэр нөгөө нэг сэтэл нь үүсэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө бизнесүүд энэ спорт руу хөрөнгө оруулах юм бол тамирчдын үнэлэмж аяг өндөр болох ёстой. Тамирчдын үнэлэмж яаж өндөр болох вэ гэхээр олон тооны дагагчтай болох ёстой. Тэр дагагчийн тоог яаж өсгөх үү гэдэг дээр тухайн тамирчин юм уу тухайн спорт нь өөрөө үйлдэл хийх ёстой байхгүй. Тэгэхээр манад автоспорт гэдгийг ингээд харах юм бол зөвхөн тухайн спортоор хичээлдэг тамирчид болон тойрон хүрээлж байгаа гэр бүл болон найз нөхдөд сонирхдаг юм ниш гэж хэлдэгтэй. Яг ийм нэг зорилтод хэсэг бүлэг хүмүүсийн л одоо зүйл гэж харахаар байдаг. Гэтэл энийг ингээд сонирхлын бүлгийн хэлэх үйлдэлийг энэ хүмүүст л хийхгүй бол хин нэгэн хажуу талаас нь орж ирэх хийнэ гэдэг бол аяг үрцүүтэй. Тэгээд одоо энэ спортыг дэмждэг маш цөөхөн хэдэн байгууллагууд дуртай хүмүүс л байгаад байгаа. Энийг
эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол жижиг академиуд бий болох ёстой. Тэр академиуд нь өсвөр насны хүүхдүүдэд сургалт явуулаад тэр тэмцээнүүд онших ёстой. Тэрийг дагаад аав ээж, ах トゥ, найз нөхд нь олноороо орж ирнэ. Тэгээ энэ нийт одоо бүлэг хүмүүсийн тоо олж ирснээр энэ спорт ингээд эдийн засгийн эргэлтэнд ороод цаашаагаад нөгөө тамирчдын ахуйн асуудлууд шийдэгдээд ингээд олон тооны тамирчид үүсэх, өрсөлдөөн бий болох гэдэг юм болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр халуун болт байсан давхар нэг хариуцлага нь юу вэ гэхээр энэ спортын амжилттай байна гэдгийг харуулахаас гадна араас нь явах хүүхдүүд халуун бол дахигаа хараад би энэ тамирчин шиг болно гэд өнөөдөр сураан унаа авчиж магадгүй те. Дараад нь моронгийн даван дээр очсон жижиг моциклаар уралдаа явж байгаа. Гэх мэтчлэн ингээд ийм дам нөлөө нь тэгж гарч ирнэ. Яалтчгүй ихэн үед нь нөгөө олон хүн сонирхгүй байх үед өгөөжгүй хөрөнгө оруулалтууд айгүй их явна. Тэр өгөөжгүй хөрөнгө оруулалтын гэдэг нь энэнд хөрөнгө оруулалт хийгээд бүтээгдэхүүнийн борлуулалт нь Шунхлаа группийн одоо бүтээгдэхүүний борлуулалт нь өснө гэсэн үг бол одоохондоо бол биш байна те. Гэхдээ энэний араас энэ спорт саяны хэлж байгаа тэр мөч дээр очиод ирэхин цагт угаасаа өсөх нь бол ойлгомжтой. Тэгээ ихэн үеийнхний дандаа үүрч явдаг эрсдэл нь бол мэдээж өгөөжгүйгээр зөвхөн тухайн хүний дур хүсэлтээр тулгуурласан хөрөнгө оруулалтууд байгаа. Гэхдээ энийг бид нэр урт хугацаандаа гэж харахгүйгээр энэ ойрын хэдэн жилд эрүүл голдрол руугаа орох бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгээ Step to Dakar гэдэг энэ брэнд өөрөө үүсээд энэ брендийг нөгөө нэг дагаж дуурайж энэ одоо тал нутгаас Dakar руу явж байгаа тамирчдыг бэлтгэдэг тийм тусдаа юм хөтөлбөр бий болох хэрэгтэй байна. Тэгээ явах юм бол маш зүйтэй урт хугацаанд sustainable гэж хэлдэг. Ингээ урт хугацаанд тогтмол хөгжил үзүүлэх тийм боломжтой болох байхгүй. Тэгээ нөгөө тамирчингүүгээр энэ үүсэх боломжгүй. Тамирчин байхгүй хахад хин нэг энэ төслийг бичиж орж ирээд ингэнэ гэсэн бол айгүй холын зүйл байх болсон баг. Одоо тамирчид нь байна. Энэний араас одоо хэдий нөгөө нэг шүүмжлэл дагуулдаг ч гэсэн гудамжаар үелийн хийгээд яваад байгаа сураан унж байгаа хүүхдүүд чинь тэр нөгөө нэг дотор нь байгаа хүсэл нь айгүй дэврүүн байгаа байхгүй. Тэрийг дараагийн түвшний тамирчид гэж харах хэрэгтэй. Зохицуултгүй байсан орчин шүү дээ. Сураан гэдэг бол зохицуултгүй байсан орчин дээр хүүхдүүд оролцуулаа орж ирээд унаа явж байгаа монголчууд угаасаа ийм авьяастай гэдгийг ингээ харуулад байгаа хөөх тий. Зүгээр ингээд Баашлын гүрнээс Сүхбаатарын талбай хүртэл үйл хийсэн хүүхдүүд бөөнөрөө явж идэг үстэй тий. Тэрийг харж байгаа нэг эмэгтэй хүн бол энэ солиотой ингэж явж байгаа үхнэ гэдэг бол эрэгтэй хүн бол харснаа гоё шааж энэ гэдэг үстэй. Тэгэхээр яг энэ би бол эрэг талаас нь хараад ирээдүйд аягүй олон тамирчид мотокросс руу орох байх. Тэгээд кроссод авчаад араас нь Dakar руу шилжих байх гэдэг та нарын нөгөө ингээ бүтээсэн байгаа нэг юм том ёо байгаад байна. Тэгээд тэр том ёог ашиглах байх л гэж бодож байна. Тэгээд уугнагийн оруулж байгаа хувь нэмэр бол их энийг нөгөө олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд газар дээрээс нь ингээ өөрөө ингээд явуулж байгаа тий. Одоо манай дотоодын тэмцээнүүд төр очиод үзэхлээр манай амгаах л одоо энийг хийгээд тахш байгаа тий. Гар утсаараа хүмүүс төр очиод сэтгэлийн аваад ингээл хүмүүст хүргээд байна гэдэг чинь жижигхэн мэт боловч энэ бол яг хүмүүст бас ойлгох тэр зүйлийг өгч байгаа тий. Тэгэд энэ спорт төр байгаа хамгийн зэрлэг зүйл нь юу вэ гэхээр машиныг унж үзээд тэр талбайгаар уралдах, моциклийн унаад ингээ хангаагаар явах тэрний араас тухайн хүнд төрсэн мэдрэмж нь бол яалтчгүй энэ спортод ингээ дуртай болохыг ингээ хүсүүсэг өгөх юм байлээ. Мэдрээгүй хүн бол яг энэ нэг иймэрхүү юм байна да гэж төсөөлөөр харна. Зүгээр энийг ингээд олон нийтэд нээлттэй болгож өгөх юм бол энэ спорт айгүй хурдан хөгжих байх. Сая Төв аймагт нэг шинэ талбайд болсон л ч тийм бид тийм тэр мэр хүртэл үзэгчийн талбайтай айгүй гоё удирлаа сонгоод тэмцээн уралдааны нэг хийдэг болоод их юм бол энд асар олон боломжууд харагдаад байгаа. Ихэнх үеийн спонсоршипүүдийн хувьд бол шууд өгөөжөө хараад миний борлуулалтыг ингээ өсгөнө гэдэг бол тийм түргэн болохгүй зүйл баг. Гэхдээ энэ спортод яг дэмжлэг үзүүлээд энэ спортыг дагж байгаа хүмүүстэй ингээд саяныхын брэнд фанатуудтай ингээ уулздаг тэр орчныг бий болгох юм бол айгүй үнэнч тийм хэрэглэжтэй л болно гэж би бол хардаг. Тэгээд түрүүний хэлж байгаа дээр бас яг энэ тойрон өрөөлж байгаа хүмүүсүүд амар бүрэг байгаа гэж ярьж штэ. Тэгээд энэ дэр бол миний нэг дутагдaltaй бодож авдаг юм болохоор манай энэ
мотокросс, раллигийнхын сошиал ертөнцийг буруу ашиглаад байгаа байхгүй. Ялангуяа энэ групп чатанда ингээд үзээд нөгөө ингээд скриншот хийсэн юмнуудаа тавиад тэн дээр л ингээд айгүй юм өтөртэй үздэг. Тэгээ би ингээд намайг тэр чат руу оруулах гэдэг байхгүй амгаах. Уу орсон л тэгээ орохоор айгүй хэцүү. Гэхдээ тэрийг дотор нь 200 хүн байгаа байхгүй. Тэр 200 хүн тэр чатнаас гараад тэгээ энэ тамирчдын тэр пэйж те энэ ивент дэвшин хийж байгаа постерын дор үзэх хэрэгтэй байхгүй цуг. Тэгэх юм бол тэр 200 хүн гараад одоо мотокроссын чатнч нэг 200-аад хүн байгаа, раллигийн чатнч нэг 200 хүн байгаа. Чатан дотор үзэж айгүй гонигтой болчих واخ. Тэгээд ингээд үзэхээр тэр 200 хүн л энэ спорт үзэж байгаа. А гаднаас нь үзэж байгаа энэ олон хүмүүсүүд нь ралли 2 нь юу юм бэ? GP нь яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад энэ руки гэдэг байгаа юм бэ гэдэг ингээд асар олон хүн сонирхоод үзэж байхад тэрийг яг жинхэнэ одоо ингээд тайлбарлаад хэлээд ингээд ойлгуулад аваад хөтлөөд явах хүмүүсүүд нь уг нь тамирчид нь байгаад байдаг. Тэнгуү чат руу явуулаад амар чат руу оруулаад нөгөө лайв хийж байгаа барыг тэн дотор хийх гэдэг юм. Тэр нөгөө мэдээгээ тэн дотор хий. Би гар баяртай болио байл. Ингэж үзэхгүй гэдэг. Тэгээд тэр чинь айгүй буруу. Одоо би яг тэр 200 хүнд л хандаж хэлэх одоо 4 дахь жилдээ хэлж байгаа. Угна буруу гэж хэлж болохгүй зөв. Тэр тийм тэр хүмүүсийн өөрийнх нь юу штэ те сонголт нь. Гэхдээ ийм боломж байна гэж хэлэх нь бол би зүйтэй болж байна. Би энэ хэдийг дагаад хэдэн раллид явж үзсэн. Хамгийн гой сонирхолтой хэсэг уралдааны араас би Йорк дээр ирсэн тэр гаруудын хоорондоо ярьж байгаа яриа бүр үнэхээр сонирхолтой. Ер нь бол тэнд энтертейнмент нь болж байгаа байхгүй. Талбай дээр явж байгаад төөрцөн өөдөөс нь ингээд гинт хурдан орж ирж байгаа гэж. Тэгэл тухайн моментод сонголтоо гэл баруун зүнээрээ эргээл явж байгаа мөвж байгаа ингээл сонсонгууд чинь дунд нь огт мэдэхгүй миний хувьд тэнд ингээ агуулгын ингээд явж байгаа амар сонирхолтой. Тэгээ энэ мэд зүйлийг олон нийтэд нээлттэй болгож өгөх юм бол тэнд ингээд маш олон боломжууд байна. Одоо зүгээр унж байгаа машина тоноглоод хөдөө явахад бэлдэж байгаа хэдэн мянган монгол ирчүүд байдаг үлээ те. Тэрийг дагаад ихнэр хүүхдүүд нь байдаг шүү дээ те. Тэнгуут тэр машиныг хүртэл яаж одоо эвтэйхэн болгоул явах чадамж нь сайжрах вэ гэдэг юм эдгэр дээр ингээд бэлэн амар их мэдээлэлүүд байдаг. Тэнгуут нөгөө тэнд байгаа хүмүүс болоо зөв сургаар юмнуудаа хийж байгаа шүү дээ. Энэ хоёр ингээ хоорондоо уулзахад хүртэл энэ спорт өөрөө бас ингээд нөгөө нийтэд нээлттэй болж тий одоо хэрэглээнд орж байгаа. Тэр бүх юм. Би бол тэрийг хийдэх хүмүүс нэрсэр байгааг нь бол харжлаа л да. Одоо гундаах хэдэр бол бас өөрийн гэсэн брендаа бий болгоцсон олон нийтэд энийг ингээд бизнесийн эргэлтэнд ч гэсэн оруулж байгаа хэлбэрүүд байна шүү дээ. Гэхдээ энэ спортод маш олон потенциал байгаа байхгүй давхар. Энэ угаасаа нийтэд ингээ ил болоод ирэхин зэгтэн олон хүний анхаарал татагтаад тэгээ дараагийн мэргэжлийн тамирчид ирэх байх. Тэгээ нөгөө шууд амжуулалт бол айгүй асуудалтай гэж харсан. Мотокросс дээр бол шууд амжуулалтыг үнэхээр супер болгох маш олон боломжууд байна тий. Тэрийг ингээд тэр хариалтын дараа хүртэл шууд real time давталт үзүүлдэг тий. Тэр мэрийг хүртэл. Тэгээд тэр нөгөө камерын шилжилтийг тамирчны явж байгаа хурдтай давхар явуулдаг зураглаачийн ур чадвар энэ төр гэл ороод ирэхэд шиг зүйл. Тэгээд тэр нь ингээл апн дээр нь шууд үзэх боломжтой энэ төр болоод ирэхэд ингээд айгүй олон зүйл байгаа байхгүй тий. Раллигийн тамирчид дээр би яагаад шууд нөгөө first person view буюу өөрийнх нь унаа явж хахад камер шууд амжуулагдаж болохгүй байгаа би бас одоохондоо ойлгохгүй байгаа. Гэхдээ энэ хүний тэр түрүүний зураг руугаа хараад эргээ харсан ч өөдөөс нь хад байсныг би үзмээр шүү дээ. Яг өөрийнх нь үзгөөс. Тийх боломж нь байгаа байхгүй одоо. Тэр боломжийг технологийн хувьд ч бий болгох гээд тэ нөгөө хитэн брэндүүд нь хөгжүүлээлээ. Батарей одоо мэдхгүй энэ хүн дээр нөгөө грамм нэмэгдчихлээр бас хурдын удраашруулчихна гэдэг онл байдаг гэж магадгүй. Гэхдээ тэр тамирчны тэр үзүүлэлтүүдийг үзэх боломж байгаа байхгүй. Тэгээд сүүл рүүгээ би магадгүй Батмөнхийг ингээ уралдах үед нь VR зүүцэн Батмөнхтэй хамт би уралдааныг нь хараа явж болох юм шиг санагдаад. 360 камертай явах юм бол би VR-тай байхад орчныг нь хараад ингээд энэ хүн бол урагшаа харсан замаа харцсан явж хахад VR зүүцэн нэгэн төрөлийг нь хараад те хэрвээ бит хоёроо хооронд холбоос байдаг бол энэ хүн мэржлийн засагчдтай бол яриа явах нь шүү дээ. За наа чин бааздаг газар байна Батмөнхөө. Наа урд чи холон болт явж байна. Одоо нэг гүцэтгэлтэй. Гэх мэтчлэн тийм юм байж болох байхгүй. Энэ бол ойрын ирээдүйд бий болох зүйл те. Тэгээд би уугнагийн дамжуулалтын дээрээс за манай компани хурдан 5G-ийн хэлэлтийг хийгээд энэ гацдгүй шууд дамжуулалтыг хийлэгдэг болгоод дотооддоо ингээд явах юмсан гэдэг тийм хүсэл төрж байлаа. Тэгээд
та хэдийн нөгөө хажуу талаас нь яриаг нь сонсох хүртэл гоё контент байдаг хгүй. Ер нь тэр раллигийн дараах тэр хоногуудын хооронд те бие бинийгээ үгээр идж байгаа мэдж байгаа тэр бол бас Одоо сая Дакар дээр жишээлбэл ингээл энэ эдийн биокт орохтой би дундаар суучдаг байхгүй. Тэнгууд чинь хин док хэнийг молекул мөрцөн байгаа байхгүй. Хамт шаажгаад хамт уралцсан явж ирсэн мөрцөн байгаа байхгүй. Тэнгуудаа нөгөөдг нь эренгуудаа ч юм уу хэлэхгүй ярьсан гэсэн гэж байгаа байхгүй. бас тийм байна уу? Баг дотроо нэгнийхөө мөрцөн байгаа чинь докерти майк хэнийг молекул мөрсөн гэж байгаа. Тэгээд тэр мөрөөгөө эренгуудаа ч юм уу намайг хаяа явцсан. Энийгээр яриад баг. Тэгээд тэр бол нэг чинь ингээл чимээрээ сонсоо сууж ахчихсан нэг талтаас ингээл чих алт болж авшаа. Би энэ угна энэ яг энэ түүх сонсч ирсэн. Наадахтай чи агаар нэг зөв. Монголд одоо дотоодын ралли уралдаан дээр болсон түүхийг надад саяхан өнгөрсөн хэдэн жилүүдийн нэг энэ дээр л ярьсан баг. Хоёр хамгийн сайн найз хамтдаа уралдаж исэн гэж байна те. Тэгээд нэг зогссон байсан чинь ирээд зам асуусан чинь тийшээ гэж хэлээл нөгөөдхөө найзгаа явуулчих гинэ. Тэгсэн хөдөлснийх нь араас биш гэж хэлсэн. Тийм гоо тэр хоёр найз хэдэн жил хооронд харьцаагүй гэдэг байхгүй. Тэр мэр шиг наач бол яг л ижтгэн зүйл байж байгаа. Өөрсдөө гэдэг бол тийм. Тэр бол ерөөсөө мөнхөд ч тэгэл. Сая бол халихгүйгийн нэг өндөр ч гэсэнтэй зураг уншилтыг бол бас амар биширч илээд хичин тэгэл аваргууд тэнд ингээл төөрөөл ингээл шар дугаартай дууч ингээл төөрөөл. Халиук бас мөрсөн шүү дээ. Манай аварга дундаас мөрөлт хийж байгаа. Ийшээ зүүн салны дээр мэдцэн ирнэ төөрцөн хоёр өрсөлдөгч нь урд нь явж ин хажууханд ингээ тойроод ингээ явж байгаа. Цуг тойрж байгаа л цаашаа ингээл хараал зүгөө болоод явахт нь ундаас сүг гэж цугтаас уртаас ингээл тэрийшээ сонсоод оройн нэрэл бас инээ төрж. Тэрийшээ яг амьдрал дээр энд яг тэр биок дээр ярихаар ингэж байгаа л ярьж байгаа шүү. Тэрийг сонсоод яаж чигчээ. Хит гой гарсан шүү. Зүүн салхигээс хурдлаас урдаас нэг гар ирээд битээ хойноос ингээл хойнох нэг арай зам гүйтэл тэг буруу салцаа мэлцээ байхгүй. Түнхт аймаа итгэвтэй цаашаа чигээрээ явгоотаа зүүн салхигээс баруун ирэхсээ чи миний артлын гар бас ирэлцээл нөгөөт гайхаад өөдөөс чинь гараа тэр хоёр уулзахгүй. Уулзаал зам хамаагаал тэгээд цаашаа хөдлөнгөт би баруун салаа би зогсохгүй авч. Аашаа явах мэдсэн байсан. Гэхдээ баруун салж явж цаашаа харангуутанд наавг нь хаацах байлгүй мангар удаа шороо осохгүй. Тэнгүүтээ ингээд нэг хамарны цагаар онгод дахиад хааслаад ирлээ. Гоё. Тэр нь бол гоё юм байна. Мөрчөөд ганцаараа гараа явах. Одоо ер нь манай контентын одоо хугацаа ер нь нэлээд бас болж байгаа шиг байна. Тэгээд ер нь бас өнөөдөр хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд Дакараа л ер нь монголчууд тийм ээ. Яагаад ер нь заавал байнга ер нь очих нь чухал юм бэ? Энийг ер нь та нар юу гэж бодож байна? Яг энэ Дакар гэлтгүүгээр ихийн аваргын том тэмцээнүүдэд ер нь монголчууд яагаад зорих хэрэгтэй юм бэ? Яагаад энэ тогтмол оролцож явах хэрэгтэй юм бэ? Хэлэх юм байна. За би хэлчихье. Та нар санаж байгаа бол Төвшинбаяр аварга анх олимпийн медаль авахд Монголыг яаж нэгтгэлээ те. Тэр үед нь би яг энэ тухайн мөчид Монголд байгаагүй. Гэхдээ болсон үйл явдлыг бичлэгээр хүмүүсийн ярианаас сонсоход нөгөө хагаралтай байдаг улс төрн хүртэл нийлцсэн, гудамж талбай дээр дүрм сахиулдаг цагдаа нар нь хүртэл нийлцсэн ингээд машин шин дээр гарцсан ингээд chaos гэдэг чтэй замбраагүй байдал үүссэн ирнэ. Тэнд ямар ч тийм хүний эрх зөрчигдсөн зүйл байгаагүй. Тэгэж Монгол улс ингээд хоорондоо нийлж ирсэн. Тэрнээс хойшоо ингээд 3 дээр охтууд мөнгө медаль авлаа те дэлхийгээс. Тэгээд ингээ гих мэтчлэн яг ингээд харах юм бол physical Asia хүртэл сая яаж амжилт үзүүлээд тэрний нөлөө юу нь ямар явж байгааг та нар харж байгаа бах. Тэгээ халин болтын саяны медалийн шилдэг рүүки 3 дугаар хооронд орсон энэ. Энэ ингээд бүхэл утгаараа яадаг вэ гэхээр Монгол хүн олон улсад өрсөлдөөд амжилттай болоход бидрийг улмал нэгтгэдэг. Тэгээ бид нар ингээд нэгдснээр бид нэр өрсөлдөх чадвар, хамтын амьдралын чанар гэдэг зүйлс ингээд сайжраад улам ингээд нийлэгчдэг байхгүй. Химийн урвалаар бол тэр ингээд бүх зүйл цул болж нэг болдог тий. Тэгэхээр нөгөө олон улсад бид нар өөрсдийнхөө шансыг сориод амжилттай явж чадах цаг дор үргэлжил бид нар нэгдэж ингээ нийгэмшигтэй асуудал багтаа ингээ бие биентэйгээ гоё цул болоод нь штэ. Тэгэхээр миний хардаг ач холбогдол бол спорт гэдэг зүйл бусад бүх зүйлээр бид нэр нэгдээд олон улсад ингээд
тэмцэж хамтдаа өрсөлдөгчөө нөгөө дотооддоо бие биенээсээ хайх биш өрсөлдөгчөө тэр холын байгаа зүйлтэй тавиад тэрлүүгээ ингээд суг өрсөлдөж амжилт гаргаж чадах юм бол үр дагаварт нь бид нөгөө хүсэж байгаа амьдралын чанар сайтай тэр нийгмийг ил бүтээж чадах юм байна гэж би бол зүгээр хардаг. Тэгээ гал бусад юм бидрийг нэгтгэж чадахгүй байхгүй. Спорт хамгийн амархан бидрийг нэгтгэдэг. Тэнд нэг юм марахгүйгээр угаасаа бид нэр айгүй хурдан нэгдэж ингээд сул болоод байгаа. Тэгэхээр энэ зүйлээ дэмжиж спортыг ашиглаж бид нэр энэ үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бий болгоод байхгүй ш байгаа. Гэхдээ энийг нөгөө нэгдмэл болгохын тулд сухтаа хамтдаа дайсантай болмоор байгаа хөх тий. Бие бинийгээ дайсан гэж харахгүйгээр тэгжил тэхийн тулд хамгийн амархан түүл буюу одоо энэ хэрэгсэл нь спорт байгаа. Тэгж харж байгаа учраас Дакарт маш олон удаа тавьчид явах хэрэгтэй баг. Бусад спортууд өөр өөрсдийн төрлөөрөө олон улсад амжилт гаргах хэрэгтэй баг. Тэгэхээр дотроо мэдээж алдчихлаа байгаа л да. Тэр нэг алдцаад байгаа бие бинийгээ дайсагнаад байгаа юм а ялгаж те. Тэрнээс цаашаа харж хийсэн зүг болов гэж бодож байна. Тэгээд яг энэ дээр бас хэлэх гээд байгаа юм бас нөгөө манайх чинь Дакарыг хол тий холын юм гэж боддог байсан шүү дээ. Тэгэхэд чинь бид нар чи өөрсдөө ер нь бол айгүй ойр тий зүгээр би ингээл өнгөрсөн жил энэ алтан булгийн ишээ гараад моцгол унаал явж байгаа өөдөөс нэг сүр моцгол гарч ирээд Дакарт явж исэн хоёр нөхөр моцгол өөдөөс гарч байгаа юм. Тэгээд зогсоод каска авсан чинь Италийн хоёр залуу Отто Мессани Цезаре Зачети хоёр явж байгаа юм. Оо Угана чи энд явж штэ гэж зүгээр явж байгаа л өөдөөсөө тарж байгаа. Тэгэхээр бид нар Дакар хол биш. Тэр хүмүүсүүд манад ирсэн моцгол унтсан те зүгээр явж байгаа годомжинд таардаг шиг хээр ялангуяа Монголын өдөө нэг хүн таарахтаас хэцүү биш. Бид нар ч хоорондоо таарч чинь Дакарт дуралдаг хүмүүсүүд Монголд ирсэн моцгол унтсан димэдний явж яхад манайс зүгээр хээр хөдөө зүгээр хоёр уулан дээрээс ингээд хоёр талаасаа гарахад каска авах зүгээр л Дакарын хоёр гарах явж байгаа хөөх. Тэгээ сая олцоод энд ирцээ явж бүтэн явах юм уу гэх те тийм юм ингээд явж тэгээд хол биш ойр болсон. Тэгэхээр дэлхийн хүртэл ойр гэж хэлж байгаа одоо бидний төслийн бас нэг хэсэг ийм одоо амжилтыг бүтээгээд байна. Тэгээд өнөөдрийнхөө контентыг ингээд өндөрлөе. Тэгээд хүрэлцэн ирсэн маструудаа баярлалаа, мандуултаа баярлалаа, мандуултаагаа 100 одоо моцгол өмж хамт засруулъя да. За. Бүгдээрэнд нь амжилт. Баярлалаа. Халуката Батмөхтөө амжилтсэй. Залуу мастер тий. Залуу мастер. Чи энэ цог авсан юм тий? Цог авсан. Оо мо. Тий. Oo. Олон улсын хэмжээний мастер. Яг нэг юм бэлгсэн чи өндөрлүүлчих юм. Хэлчих юм уу? За сэдвэн сая байла. Тийш тий. Бишээ дэлхий биш. Дакарт нөгөө Яагаад оролцох юм тий? алуу оролт. Энэ яагаад монголчууд Дакарт орох ёстой вэ тийм ээ? Цаашид байнга оролцож явах ёстой гэдгийг би өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж өгөх гээд байна л та. Тэр юу гэхээр би сая ингээд анх араб улсад очиод буухад л сонгосны буудал дээр намайг хятад дуу гэж асуугаадсан байхгүй. Ер нь нэлээ олон хүн хятад дуу. Ер нь ингээд харалт энд явж байгаа чи хятад дуу гэж асуугаад. Мөн яг Дакарын одоо яг уралдааны хэсэг дээр би нөгөө гараан дээр зарим өдрөө бариан дээр нэг төрийнхөө талбайг барайл ингээд зогсож ирсэн. Тэр үед зарим хүмүүс ирээд энэ ямар улсын туг вэ талбай вэ гэж асуугаадсан байхгүй. Энэ бас тийм ээ бид нар ингээд оролцсноор одоо эргэжил магадгүй Дакарт халуг яваад ч юм уу энэ Монголын халуун болд байна гэд ярина тийм ээ. Эргэжил нэг нөхөр манай төрийн талбай харчаад энэ Монгол улсын талбай байна гэд харах чинь. Тий дахиад ирсэн. Тэгэхээр чи бас нэг дархлаа болж өгөх болов. Тийм болохоор бид нар бол цаашдаа орж явах ёстой. Тэр тусмаа дууг нь болдог бол энэ улс төр засгаасаа гоё энэ шин залуу тамирчтай Монгол улсын топ тамирчдыг дэмжиж зөвхөн Дакарын илүү энэ дэлхийн энэ гоё том арали тэмцээнүүдэд оруулж агасаа л гэж хүсэж байгаа юм. Тэр ер нь ралли төв нь туршлагын л уралдаан юм л. Хин туршлагатай байна. Тэгэл туршлага хамгийн чухал тийм л уралдаан.
Тийм туршлага гэдэг чинь оролцоогүйгээр үүсдэг зүйл шүү дээ тийм. Туршлагыг бодсоор байгаа бий болгодгоо заавал орж олон удаа үзчихэж л Олооч хэлээ. тийм. Өөр дээрээ туршиж лайлах гэж. Одоо жишээ нь би бол урд нь бол хин Батмөх надаас ралли гэж асуух юм бол би мэдгүй. Баг энэ ч надаас их раллид оролцсон юм байна. Одоо бол би яг яадаг идэг гэдэг юм энэ бол зах цухаас нь ойлгоод ирсэн. Сая явахдагч би хин нэгнээс юу ч асуугаагүй яг өөрөө л яана гэдэг яваад л явжсэн тэгэл. Мөрөнчин айгу олон удаа раллид оролцсон. Дакарт 2 дахь ирсэн. Тэгээ би яг Дакар яадаг идэгээс асууж болно. Гэхдээ би юус асуугаагүй. Энээс асуухгүй. Би өөрөө л энийг хийн гэдэг үтэй. Анхнаасаа нэгтэй болохоор одоо л Батмөх надаас асуух би арай өөр юм ярих байхгүй. Өмнөх Дакар өмнө нь бол ралли гэдгийг ярихаас одоо л арай өөр тэгэл. Аа. Чи тэгтээ асуух юм бол өөрт нь чи өөрөө яваад үзээ л гэж хэлээ. Нэг яа утчихэл яа. Дараа нь хоёлоо ярья. Би тэгтээ нэг юм саяны ярианы чараас бодлоо. Би Монголд анх удаа огт туршлагагүйгээр Дакар дуусгасан хүн болж үзүүлээ. Тоглосон шүү. Гой контент самтарч ажилладаг. Тэнгуутаа би сүүлд нь халин болдын энэ яриаг үзүүлээд яг хүмүүст огт туршлагагүйгээр Дакар дуусгах боломжгүй байгаа биз гэдгийг би үзүүлсэн юм аа. За баярлаа.